За, өдрийн мэнд одоо дөрвөлт номын ярилцлага болж байна. Өнөөдөр хоёлаа ертөнц бодол мэдлэг 3 цагааны эхний нэг дээр нямтаж ярилцсан. Тий. Угаасаа нэг цагийн дотор ярилцах ямар ч боломжгүй. Тодорхой асуултууд биш. Номыг бол тэгэл ерөнхийдөө нь л ярина шүү дээ. Тэгээд эцээс тэгэл хүн номыг тэгэл уншихаас өөр аргагүй. Яриан хэл чинь нэг тийм сөрхий биш шүү дээ. Яг л асууж болохгүй болж болохгүй. Тийм учраас нөгөө ном гэж байгаа. Тийм учраас нөгөө бичгийн хэл гэж байгаа. За эхний асуултаа эхлэе. Бид ер нь ертөнцийг анх яаж төсөөлдөг вэ? Монголчууд ер нь анх ертөнцийг яаж бид нар ер нь төсөөлж ирсэн үү? Харин тийм. Ер нь тэгэл яг наад асуултыг чинь би чинь тавиад л одоо 2007 онд наад номыг чи хэвлүүлж ирсэн байхгүй. 2007 онд. Тэгэл одоо ингээл Under World гэлэн тийм үү Оросууд Мир гэлэн Германууд Die Welt гэлэн бас Die Welt ертөнц гэж юу юм бэ? Тий. Тэгээ энийг чинь би одоо бас өөртөө тавьж шүү дээ. Гэтэл бидний нөгөө үг ертөнц гэдэг үг чинь өөрөө жоохон асуудалтай үг. Тийм үү нэг тийм эд чидий юусэн юм шиг сонсогдоод байдаг. Тий. Хувь заяа юм шиг сонсогдоод байдаг. А яг ертөнц гэдэг үг бол төрн үлээ тийм Перс Төв Азийн үг юм байлээ л дээ. Тэрс гаралтай үг тий. Яг бидний ер нь бичгийн хэдний үгнүүд бол дандаа философийн шашны үгнүүд бол маш их юунаас ирсэн байгаач Перс Турк Төв Азиас ирсэн. Тэгэхээр яг гол нь ингээл хүн чинь одоо тэгэл хүүхэд наснаас ахуулаад одоо өслөө шүү дээ. Тэгээд энэ харж байгаа энэ гадаад бүгд тэрийг одоо бид ертөнц гэдэг шүү дээ. Бүгдийг тийм үү? Тийм. За монгол хэл дээр заримдаа хорвоо ертөнцгээ явчихдаг. Тийм үү? Замбуулын твч гэдэг юм уу? Тийм, ертөнцийн тааварч гэдэг юм уу? Тэгэл явцдаг шүү дээ. Тийм. Тэгээд ирэхээр чинь энэ бүгд яг юу юм бэ гэдэг бид нар одоо гадагшаа харж байгаа. Тэ? Хамгийн жижигхэн одоо чулуу ургамал амьтнаас ахуулаад шоргоолжнаас ахуулаад дээшсээ тэнгэр одод мичид окторгүй галактик хар нүх одоо универс тийм үү сүүн зам энэ бүгд бас юу юм бэ? Тий. Асар том тийм үү төсөөлхийн аргагүй зүгээр бодож л болно шүү дээ тэр окторгууг нь. Тийм том. Тийм тэгвэл бид нар ертөнцийг шууд байгаагаар нь цаанаасаа гэж хүлээж авсан уу? За одоо тэгээд эрт дээр үед энэ тхэг хятад Перс Грекийн философчид энэ бүгдэд чинь асуулт тавиад хариулах гэж оролцсон байхгүй юу? Хүн болоод юу ч мэдэхгүй шүү дээ. Тийм. Хүний мэдлэг чадварч хүрэхгүй тэр бүгдийг асуугаад хариулт олох гэж. Тэгэхээр ер нь бол энэ бүгдийг гадагшаагаар хүнээс гадагшаагаар байна шүү дээ. Гадаад ертөнцийг хүн чинь мэдрэлийн эрхтнүүдээрээ хүлээж авч байгаа. Харц нүд сонсголж их тийм үү? Сонссон болгон харсан болгонд чинь бидний ертөнц болж явж байгаа шүү дээ. Одоо барьж үдсэн, амталсан, үнэрлсэн тийм үү? Мэдрэлийн эрхтнүүд. Одоо энэ гадаад тэр бүх ертөнцийг харчлаа, сонсчлоо. Одоо гадаад ертөнцийг чинь буулгах ажил гарч байгаа байхгүй өөртөө. Яг юу юм бэ? Тэгвэл одоо толгойдоо одоо зургалж эхэлж байгаа байхгүй. Дүрсэлж эхэлж байгаа байхгүй. Тим юм шиг байна. Тим юм болов, тэгдгийм болов. Ид чидийн юм болов. Эсвэл одоо шинжлэх ухааны судалгаагаар тим юм болов. Шашны талаас нь, шинжлэх ухааны талаас нь хариулах гэж оролдсон шүү дээ. Тий. Шачин бол ертөнцийг нэгтэй гэж юу шүү дээ. Ерөнхийдөө бурхны бүтээлгээл явж байгаа шүү дээ. Тий. Шинжлэх ухаан бол одоо харахгүй, окторгүй матери гэж явж шүү дээ. Тий. Тэгэл ингэж л буулгасан энэ шинжлэх ухааны шашны том ойлголтууд чинь ардын хувьсгал тэрнээс хойш нэг шинжлэх ухаан орж ирсэн. Тэрнээс өмнө нэг жоохон буддизм орж ирсэн.
Христийн шашин бол нэг орж ирэх. Одоо сүүлийн үед одоо маш хүчтэй орж ирж байна. Тэгээ сүүлийн жилүүд нэлээх орж ирж байна. Хүчтэй орж ирж байна. За тэр бол шашны тайлбар бол шашнаараа л явчих юм. Шинжлэх ухааны тайлбар шинжлэх ухаанаар явчих юм. Тэгээд энэ гадаад ертөнцийг бол ерөнхийдөө хүлээж аваад тэгээд тэндээс чинь тэрий чинь бодоод яг юу юм болоо гэж бодох ажил гарч байгаа байхгүй юу. Эхлээд бол юу ч мэдэхгүй хүн бол зөвхөн хандлагаар л явна шүү дээ. Ер усын юм байна, нийт чидийн юм байна, хорвоо яасан хэцүү юм байна, ертөнц гэж ер нь яг юу хэлээд байгаа юм гэл ингээд энэ уул ус чинь одоо цаанаасаа байгуулагдсан юм уу, амьд юм уу, тийм үү? Уул энэ төр шүтээлээ шүү дээ. Тийм чинь одоо шүтээд тахын байхгүй шүү дээ. Овоолгоотоо хар шороо чулуул байж байгаа шүү дээ. Тийм. Ингээд одоо ганц модон төртөл утга хүч өгөөд л тийм үү? Хадгаараар байгаа л. Тийм. Тэгэл гол нуурын төртөл утга өгөөд энэ нуур чи одоо хамаагүй орж болдгоо нуур байгаа нь гол молон төртөл энэ гол чи одоо орхон гол чи ер нь жилдээ нэг хүн аваа явцдаг юм шиг шиг. Тийм яриад байгаа шүү дээ. Тийм. Нэг мэт. Өөртөө л улсын хорлооч гэсэн юм. Тий. Тийм. Өөртөө л тэрэндээ утга өгчтэй. Тэгээд ертөнцийг ер нь ингэж л эрт дээрээс хойш өнөөдөр хүртэл явсан байхгүй юу? Шинжлэх ухаан бол яг тэр чинь тайлбарлж байгаа шүү дээ, тийм үү? Тэгээд хотын бүтэц, геологийн бүтэц, газар зүй, тийм үү? Амьтын судлал тэргүй тайлбарлаж явж байгаа шүү дээ. Чи бол нөгөө талаараа өөрийнхөө тайлбарлаад яв. Тэгээд өнөөдөр хүрсэн. Монголчууд бид нар бол яг социализмын үед жоохон шинжлэх ухаантай ойртоод одоо орон судлал, огторгууг судалдаг дуран моронтой боллоо шүү дээ. Одоо тэгээд тэрнийхээ тэргээр хувийн байшин байшаад бариад эхэлчихсэн өөрхий тэргээ тэгээд сөнөхөл юм шиг байна. Бид нар шинжлэх ухаанд их дургуй артсан юм шүү дээ. Дам хөргөөл. Тэгээд ертөнцийн тухай бодлох ажил гарч ирж байгаа. Тэгээд хүндлэгний бүхэл мэдлэгч нь тэр гадаад ертөнц рүү харж ажиглалт хийгээд сонирхоод асуугаад тэр талаараа бодсоор байгаад тэгээд хариулт олоод тэр бүх хариултууд чинь өнөөдөр шинжлэх ухаан болоод явж байгаа байхгүй. Тийм. Физик. Тийм үү? Хим. Математик. Биолог. За биолог бол яг гадаад амьтан судлал дээр явж байна. За одоо ингээд гадаад ертөнцийн чинь одоо буулгаж авж байгаа нөгөө хүн чинь өөрөө буулгаж авах чадвартай юу гэдэг дотоод ертөнцийн асуудал ярьж эхэлж байгаа. Хүний ертөнц. Тухайн тэр хүний ертөнц өөрөө ямар хэмжээнд юм? Тэр бүгдийг буулгаж авах чадвартай юм уу? Эсвэл мухарсагтай юм уу? Тий. Эсвэл бол ерөөсөө тэрийг сонирхдаггүй юм уу? Ингэж явж байгаа л одоо над ямар ч хамаагүй хувьцаагаа дагаж явж байгаа л одоо цаанаас зурсан зураг гэж яваад өгөх юм уу? Дотоод ертөнцийн асуудал одоо гарч ирж байгаа байхгүй юу? Тэр бүгдийг би буулгаж авч чадах уу? Уран зургийн галерей дотор ороход тайлбарлагч байдаг шүү дээ. Тийм. Тэр хүний тайлбараар энэ зургнууд ямар утгатай юм, яагаад зурсан, энэ зурган дотор тэр дүрсүүд юу хэлээд байгаа, өнгө бодлого нь юу хэлээд байгаа, сүүдэр юу хэлээд байгаа, тэр царайны өнгө юу хэлээд байгаа, яагаад тэр зураач эднийг зурсан гэдгийг тайлбарлагч уран зургийн мэдлэгтэй хүнээр тайлбарлуулж байгааг мэдж байгаа шүү дээ. Тэрнтэй адилхан бид нар хүн өөрийнхөө дотоод ертөнц, өөрийнхөө ойлголт, өөрийнхөө бодол тэр бүгдийг шууд өөрийнхөө хандлагаараа одоо намдар хандлага гэж байгаа шүү дээ. Өөрийнхөө хандлага, өөрийнхөө үнэмшлэл яваад иж болохгүй байхгүй юу? Тэр учраас сургууль багш одоо тэр мэдлэгтэй хүмүүс байна шүү дээ. Тэдрээс сурч мэднэ шүү дээ. Тэдний тайлбар хэрэгтэй. Өөрийнхөө явж хэлж болохгүй. Манай нэг монголчуудын авилч нь өөрийнхөө явдаг байхгүй юу? Тийм. Өөрийнхөө зүгээд. Тийм. Өөрийн бодол өөртөө зүг. Юу тэгээд хүн болгон өөрийнхөө шүү дээ. Үнэн гэж байхгүй шүү дээ ч гэдэг юм одоо юу гэдэг юм. Ямар нэгэн байдлаар өөрийнхөө хандлага, өөрийнхөө хувийн үнэмшлэрээ л явах гэдэг байна. Англиар believe гэж байгаа шүү дээ. Германаар glaube гэж байгаа шүү дээ. Тийм. Гэтэл glaube чинь мэдлэгээс хүрэх болоогүй байхгүй. Believe чинь үнэнтэй ямар ч хамаагүй. Чинь хувийн л үнэмшил байхгүй. Шал худлаа явж иж болно. Энэ бүгдийг чинь засаж янзлахын тулд
одоо мэдлэг, боловсрол, 10 жилийн сургууль, ихтэй сургууль бол байгаа шүү дээ. Дээрээс тэр чинь диплом авах гэсэн биш байхгүй юу? Тэр ажиллаж юус явагдахгүй л энэ л дээ их сургууль дотор. Харин тэр бодлыг чинь за тэгээд бодоход чинь зүгээр бодох биш шүү дээ. Одоо дээшээ харж орон дээр ирэхэд бодох чинь бодлого биш. Бодлого гэдэг чинь энэ толгойдоо эргэлдүүлэхийг хэлэх байхгүй юу? Асуух. Гэхдээ тий. Бодол чинь асуун. Тийм үү? Зөрчилдөн, стресст орно. Андуурна, уур хүрнэ, баярлна. Өчнөөн толгой дээр эргэлжиж тэр их бодол гэдэгтээ чинь зуралдаж тулгарч одоо хад дээж тэндээсээ бодлоосоо юу руу хүрэх вэ? Мэдлэг рүү хүрнэ. Энэ чинь энэ байсан юм байна шүү дээ гэдэг мэдлэг рүү хүрнэ. Тий. Мэдгүй байж байгаад мэдж байгаа тий. Тий, мэдлэг гэдэг чинь зүгээр мэдэх бол биш. Одоо бид нар бол information гэдэг шүү дээ, мэдээлэл. Мэдээлэл чинь шууд мэдлэг биш. 10 жилийн сургууль цээжилж байгаа чинь шууд мэдлэг биш. Хүний ийм толгой дотор эргэж оролдож байгаад энэгээр өчнөө юм болж ээж хүн чинь мэдлэгтэй болдог байхгүй юу? Тэр сонссон юм, харсан юм, унссан юм үнэн байх шаардлагатай. Тэрийг баталгаажуулах шаардлагатай. Өчнөө юм болоод хувь хүнтэй ямар ч хамаагүй. Тэгжээж хүн чинь нэг мэдлэг төрж байгаа байхгүй юу? Маш хэцүү. Маш их хэцүү учраас манай чинь нэг хурдан бушуун шиг төгсөж, бушуун шиг диплом аваад байгаа чинь тэр байхгүй юу? Одоо тэр бэрхшээлээс нэгдүгээрт айж байгаа. Зориг байхгүй. Хоёрдугаар цаг байхгүй. Монгол хүн чинь нэг сахилгад дэгж юм байхгүй учраас цагаа хуваарлж чаддаггүй байхгүй. Гуравдугаар дүү аягүй хэрэг дуртай сониуч учраас гадуур тэнэх дуртай. Хаадгаж орчлоод өрөөндөө бүх юм унтраад номонд уншаад сууж чаддаггүй. Тэрийг очиж үзэх юмсан, тийшээ очиж харах юмсан. Тэр тэгж байгаа болов, энэ ингэж байгаа болов. Ямар ч одоо юу байхгүй. Суурн амьдралгүй ийм хүмүүс чинь сууд сураагүй юм уу? Ер нь 10 жилээс ерөөсөө сууд сураагүй гэдэг шам сахилга батахгүй. За тэгээ нөгөө талд нөгөө бичгийн хэл одоо энэ англи хэл болвол энэ орос хэл чинь бол бичгийн хэл байхгүй. Үгүй ярианы хэл биш. Бичгийн хэл гэдэг чинь яг ингэж бичнэ, яг ингэж ойлгон шүү гэд байж байгаа шүү дээ. За манай чинь бол нэг номыг юу ч хамаагүй ойлгоно гэдэг байгаа байхгүй. Өөрөөр ойлгоно гэдэг байгаа. Үгүй шүү дээ. Тэгээд үгнүүдийг дураараа бас тайлбарлан дураараа ойлгоно. Багш нь тэр үгээр тэгж ойлгоно гэж яхад сурагчны юм оюутан шал өөрөөр ойлгоцсон юм чинь. За тэгээд тэгж явдаг юм шүү. Ингэж ойлгоороо, ингэж сураарай гэхээр ерөнхийдөө тэгээд за эзэн багш одоо намайг хайрцаглах гээд байгаа юм уу? Өөрөөр л хүн ойлгох штэ. Тэрх гээд байгаа байхгүй. Үнэндээ байхгүй штэ ч гэдэг юм. Тэгээ ингэж манай ч ерөнхийдөө 10 жилийн сургууль, боловсролын систем, ихтэй сургуулиуд чинь ямар ч амжилтгүй байхгүй. Тэндээс нэг олигтой гарахгүй. Бүгдээрээ өөрөөрөө явчихж байгаа юм чинь. Нөгөө тал дээр байгаа мал шиг тий тал таньсан. Тэгээд асуудалд орно. Тэгээд биш нэг 10 хэдэн жилийн өмнө энэ номыг чинь бичиж сууж байхдаа маш их юм бодсон байхгүй. ертөнц гэдэг бол ер нь монгол хэл дээр бол ийм байна. Ингэж ойлгогдож явдаг юм байна. За бодол бол монгол хэлээр бодох боломж хэцүү юм байна. Адгажил тэнэг юм шиг бичсэн үгээ араас нь дагуур залхахаараа их шиг гээгээд эхэлдэг шүү дээ. Одоо би энэ номдор чи бодол гэж бичээл тэгэл тэр бодол гэдгийг Б О Д О Л 5 үсгээр бичсэн бол тэгэл тэргээрээ л хууль явах хэрэгтэй байхгүй. Тэгэхээр бодлоос бодлын гэхээр нөгөө 5 үсгийг чи 4 үсэг болгоо ичдэг байхгүй. За мэдлэг гэдэг үг байна. Тийм үү? Мэдлэг гэдэг нэг чинь 6 үсэгтэй үг байж шүү дээ. За тэгэхээр хүний мэдлэгээс мэдлэгийн гэдэг хэлэхээр дахиад нөгөө 6 үсгийг чинь 5 үсэг болгоо ичдэг байхгүй. Яагаад гэхээр хинж тайлбарж өгдөг. Ийм л дөрөвтэй. Тэнгэрээс ууж ирсэн тэнгэрийн дөрөв юм байлгүй. Ингээ бид чинь бичгийн хэл зүгээр бичиж чадахгүй их шиг машиг гээд бичгээ эвдээд хэмтлээд байдаг байхгүй. Ер нь монгол хэл чинь яг яриан бичгэнд үнэмших бичгийг хүндэтгэл устчдаг байхгүй. Ер нь монгол хэлний хичээл бол ерөөсөө монгол хэлнийг бити хүндэтгээрээ энийг ерөөсөө тийм үү
ямар ч хэрэггүй шүү гэсэн тийм бүр монгол хэлхээс залхдаг тийм залхаадаг хичээл болчихж байгаа байхгүй. Уул нь бодлого гэдэг үгийг багш нь заагаад сууж явах хэрэгтэй байхгүй. За ингэсэн үү? Чиний толгой дотор тэгж эргэлдсэн үү? Чи тэгж асууж хариулах гэж оролдож эргэлдүүлсэн үү? За тэгвэл одоо чамд бас нэг жоохон толгой чинь бодол явагдаж байна. Үгүй бол наад нэг толгойдоо солиорсон, солиортой юм яриад байгаа чинь бодолтой ямар ч хамаагүй шүү. Чи зүгээр үгээр л шүлэг уншиж солиорч яах гэх байхгүй. Шүлэг гэж нэг заваа юм биш үү? Тийм үгээр тоглодог. Бодлоор биш, ухаанаар биш, мэдлэгээр биш. Улам шүлгэж мэдлэгээр тоглох хэрэгтэй байхгүй. Тэгээс зүгээр үгнүүдийг нааш цааш нь би чи ихтэй чамд нэг шүлэг уншлоо тий. Тэгээд шүлэг болчихдог байхгүй. Амархан шүү дээ. Шүлэг цогох шиг амархан байхгүй. Бодлоор шүлэг цогох, ухаанаараа мэдлэгээрээ шүлэг цогох нэг бол маш их хэцүү. За дараагийнх нь төсөөлөл бодол хоёрыг бид яг ялгаж чаддаг уу монголчууд? Төсөөлснөө бодлоо гэж яриад байд, бодсон гэж яриад байна уу? Тийм. Төсөөлөл гэдэг чинь тэр нэг юмыг тийм юм болов уу гэж төсөөлж байгаа шүү дээ. Тийм ээ. Одоо жишээлбэл юу гэдгийг хөдөө хүүтэн байна гэж төсөөлөл тэгэл одоо цастай салхилаад байж байгаа л гэж төсөөлж байгаа шүү дээ. Тийм. Их дарах багтаал гэж төсөөлж байгаа шүү дээ. Тийм. Халуун оронд одоо тэгэл хөлөөрөө тэгэл халуун багтаа гэж төсөөлж байгаа шүү дээ. Тийм. За одоо баян хүн одоо тэгэл өглөөнөөс орой хүртэл зогсоо загуу тэртээ тэргүй мөнгөтэй юм чинь амттай хоол юм эдэл хийдэг баг гэж төсөөлж байгаа шүү дээ. Тийм. Ядуу хүн одоо тэгэл юу ч идэггүй байхтаа л гэж төсөөлж байгаа шүү дээ. Тэгтэл баян нь өвчин цасаа төрүүлээд өгч байгаа шүү дээ. Ядуугаасаа төрүүлээд. Тийм. Хэмжлэгийн чинь тэр төсөөлөл гэдэг чинь тэр хүний хувийн төсөөллүүд яваад байгаа байхгүй юу? Одоо энэ төсөөллөө яах ёстой вэ? Бодол болгох бодлоо. Миний энэ төсөөлөл зөвхөн миний толгойд л явж байгаа төсөөлөл шүү. Зөвж байж болно, буруу ч байж болно. Тийм учраас төсөөллөө шалгах. Би шал буруу төсөөлж ээжээ гэж хэлдэг шүү дээ. Тийм. Шал буруу төсөөлөд Герман явчихсан, Америк явцсан нөхдүүд байна шүү дээ. Англи явцсан нөхдүүд байна шүү дээ. Очоод тэгээд өста яа брэндээ овцсон өмсөөл тэгэл жоохон ажил хийж мөнгө олоод тэгэл ерөөсөө тийм үү ямар ч их хөнхөн амарханаар мөнгөтэй болдгийн одоо ерөөсөө очоод ажиллаад тэгэл барин нэмэгтэй болоод хөрдөрдөг энэ төр гэдэг шүү дээ. Тэгээд зүг үйж штэ. Буруу төсөөллөө шалгаж засаж авахгүйгээр Америк явчихсан шүү дээ. Тэгэл гудамжаар Брэд Питтэй тааралдаад л Анжела Жоли энэ тэргээр алхалдаад л NBA-гийн сагсчид гудамжаар алхалтаад л манай залуучууд ч одоо NBA гэдээ үхэх шахдаг шүү дээ. Тэд нар Монгол гэж мэдэхгүй шүү дээ. Тэр асуултаас мэдэхгүй байгаа юу ингэж яриад байна л гэж шүү дээ. Бид нар чинь нүгэл малчин гэдэг юм. Юу яаж мал халд хариултгийг малддаг л гэж шүү дээ. Тэнгүүд хүнд хамгийн эхлээд төсөөлөл үүсэж гинөө. Төсөөлөл хамгийн эхлээд нэг дүрслэл юм уу төсөөлөл үүсэж байна. Ер нь альва нэг мэдэхгүй, хараагүй, сонсоогүй шин юм чинь төсөөлөх ажил гарч байгаа байхгүй юу? Тийм. Тэгэхээр чинь ихэнх хүмүүс шин юмыг хуучинтайгаа зэрэгцүүлжил одоо төсөөлөх ажил гарч байгаа байхгүй юу? Тийм. За. Одоо тэр төсөл чинь болоо тэгж штэ. Одоо жишээлбэл одоо зэрэглэг үхээр бизон гэдэг штэ. Тэр чинь бизон чинь бизон л байхгүй. Тэгэхээр бид нар монголчууд чинь нөгөө үхэрл юм биш л гэж байгаа байхгүй. Тэг жан зэрэглэг юм байна. Тэгээд зэрэглэг үхэр. Тийм. Тэгээд нөгөө пи уугаад ямар юм гэхээр айрагчдэр эсгэлэн юм байна. Шар өнгөтэй юм байна. Тэгээ шар айраг гэж байгаа байхгүй юу? Айрагтайгаа төсөөлөл. Тэр чинь айраг биш байхгүй юу? Айрагтай ямар ч хамаагүй. Тэр чинь ургамлын гаралтай. Айраг чинь малын гаралтай. Пив чинь ургамлын гаралтай. Шал өөр хоёр юм байж шин. Айраг гэдэг угаад шүү дээ. Шар айраг гэдэг. Тэгээд иймэрхүү төсөөлөл тэгээд хүний бодлыг, мэдлэгийг, боловсролыг үүмүүлээд эвдээ ачиж байгаа байхгүй. Тэгэхээр бодлын үсэд үгийг чухал ахын тэр бодсон бодлоо би үгээр тэр чинь хэлээр гаргаж штэ тий. Тэнгүүд бид нар зүгээр үгээр бол зүгээр наадчихж байгаа юм тий.
Зүгээр л яг л одоо юу гэдгийг үгээр сахилга гутчихж байгаа байхгүй юу? Үгийн сахилга гуталж явагдаж шүү дээ. Ямар замраа байхгүй. Яг л үнэ шүү дээ. Чи нэг Персийн юу гутсан биз дээ? Хиний дуучин хиний Фредди Меркури гэдэг Квин чуулган. Тэр нэг Rhapsody гэдэг фильм байдаг шүү дээ, тий? Гэхдээ би бол үзэж байгаагүй. Тэрийг чи үзээрэй. Аюу сайн фильм. За. Тэрэн дээр чи нэг Фредди Меркури чи өөрөө Перс гаралтай байхгүй юу? За. Тэр нь англич юм тэгэл дандаа л арабын мундаг ард түмнүүдийг л ашиглаж хэрэглэдэг боолчилдаг нөхдүүд шүү дээ англичууд чинь. Тэгээд Фредди Меркури чинь Перс гаралтай. Тэгээд нэг аавынхаа хэлжсэнийг эргэн сандаг байхгүй юу? Тэгсэн аав нь 3 үг хэлсэн байхгүй юу? Тэр нь болохоор сайн сайхан үгс хэрэгэл. Сайн сайхан үгнүүд чи өдөр өглөөс орой хүртэл хэрэгжилж явах юм бол яг тэр үгийнхаа бодлоор үгээ төсөөлөд үгээ толгойдоо эргэлдүүлээд чиний бодол чинь их сайн сайхан явагдана. Дандаа сайн сайхан юм бодно. Сайн сайхан юм чи бодоод байхаар чиний хийж байгаа бүх үйлдэлүүд чинь ажлууд чинь дандаа сайн сайхан явагдана. Тэр аюул чухал байхгүй юу? Юу Мураками болохоор маш философи сэдвүүд нийгмээ одоо маш хурцнуудаар харж хайр найргуу хилчиж шүүмжиж хүнээс ичмээр Японд одоо байж боломгүй тэр зам чанаруудыг илчилсэн Японы нийгмийн асуудлыг ил гарган тавьсан цогц хүмүүстэй харьцагтай ч гэсэн бас яг ийм их айхтрын бие гэдэг цэгэндэг хамаагүй тийм задгай сэдвээр ярих дурггүй тэг хүний асуудал руу ингэж орох хизээч орохгүй маш их бие шансан ийм алтан гэдгийг бид нар ойлгох ёстой. Тэгж ойлгохгүй учраас бид Японд хамаагүй ингэ тийм үү гаргаж мөрөн дээр нь алхах гэдэг. Хич үс тэгээд энэ чинь шал өөр арт. Япончуудаас сурах юм маш их илтэй. Хавтаа Японуудын нэг асуудал жоо хяналттай ёс суртахуун хүнэмжлийн тэрэг одоо сахилга бат дэрж явах төгс багтал нь тийм үү ингэж өөрийгөө хянаж байна гэдэг бол сэтгэл зүйн хувьд бол бас тийм ч тайван биш л дарамттай. Хүний нийгэм гэдэг бол психологийн асар их чадвартай хүмүүсийн хамтран амьдрал болохоос ш. Психологийн чадваргүй хүмүүс бол энд тийч стамын орлоо. Тэмцээстэй амын орлогч бол асар том одоо психологийн тэрэг тэгж юмыг дийлэхгүй гэж даруулж байгаа. Жүжигчийн өөрөө хэтийн урман уран зохиолын салбарт литературын салбарт гарч ирж байгаа залуу шинэ үеийн маш их бас нэгэн тийм тэгдэг сайн зохиолч яг одоо хэтийн өөрийн дотоод амьдралыг урманаараа гаргаж ирж тийм нийгэм өнөөдөр цоошин нөхцөл байдал хурдан хөгжих гэж хурдан юмыг одоо сурч мэдэж чадах гэж одоо амжилттай байгаа төвөж байгаа тийм үү хөдөө болж байгаа тэр л амьдралын хүнд даваануудыг алдаа оноонуудыг өөрийнхөө тэр олон төвүүдээр илэрхийлж тэгээ ерөнхийдөө хятад орныг баргаж танилцаж хятад хүмүүс ер нь ямар хүмүүс юм бэ гэдгийг ер нь ойролцоогоор нэг мэдгийг гэвэл энэ норманыг уншихад ер нь хятад гэдэг чинь ямар хүмүүс юм бэ унших бүр энэ ном тийм амттай Ким Йонг Хагийн романыг зориуд энэ зохиолчийн энэ романыг орчуулсан байхад ер нь бол романыг уншиж хаад философийн хамгийн том асуултыг тавьдаг. Тэгээ философийн хамгийн том асуулт бол хөл гэсэн сэдв байдаг. Тэгээд энэ Йонхаа бол философийн сэдвээр романаа нэрлсэн. Шууд тэгээ би өөрөө шийднэ. Би бол яагаад ер нь би өөртөө одоо тэр өөрийнхөө эрхчлөө билж өөрийгөө би яахаа би өөрөө яагаад шийдэж боддог вэ? Заавал одоо хүмүүс миний өмнөөс шийдэж намайг одоо нэг эзэмшдэг юм шиг тийм одоо байж хизэж болохгүй. Эцсийн би бол өөрийнхөө эзэм өөрийгөө яхаа мэднэ гэсэн тийм. Тэр их маш их тийм одоо эрхчлөө өнөртүүлсэн. Философийн том салбар шүү эрхчлөө чинь. Тэр өнөртүүлсэн ийм одоо роман байсан учраас надад маш их таалагдсан. За нөгөө талаар одоо урлагийн ямар гоё юм бэ гэдгийг харуулсан. Урлаг бол ийм сайхан уран зураг гэдэг ямар гоё юм тэрийг ингээд хараад зөв ойлгох, сонглох хөгжим сонсоод зөв ойлгох романууд уншаад, философийн номнууд уншаад, кино фильмүүд үзээд тэндээс ямар амьдралын тухай ойлголтууд авч тэндээс хүмүүсийн үлгэр жишээ амьдралдаа одоо хэрэглэх тэр гоё сэдвүүдийн хариултуудыг тэндээс авдаг шүү гэдгийг бид нар бараг зөвлөж байгаа байхгүй юу? Тий. Тэгээд энэ одоо урлаг философиг ингээд холсон маш чадварлаг тэгээд гоё кул хийсэн өгүүлбэрүүд нь багц тийм үү? Ерөөсө тодорхой тийм чадварлаг
Тэгэхээр Фредди Меркурийн дууны үгс нь тийм сүрхий айхтар байдаг чинь тийм баг. Бүр багасаа тэгж хүмүүжсэн. Тийштэй. Бид нар ч бол багасаа яаж хүмүүждэг вэ? Хамгийн түрүүнд мум мухаа үг хэрэглэж хүмүүждэг байхгүй. Ээж аавынхаа хараалаас эхэлдэг байхгүй. Тэгээд хараал мум мухаа үг ингэж хэрэглээд эхлэхээр хүүхдүүдийн толгойд нь мум мухаа юм бодогддог байхгүй. Мум мухаа юм толгойд нь бодогдоод эхлэхээр чинь хийж байгаа гадагшаа гаргаж байгаа үйлдэл зан ааш төрх нь мум мухаа байхгүй. Тэгээд тийм үү? Ээж аав нь тэдний хүүхдийг хар чи мундаг бол одоо юу гэдгийг гэртээ мөнгө аяд ирсэн байж штэ. Тийм юм төрүүлээд одоо тэнд ажиллаад ч гэдэг юм уу. Ингээд хүүхдээ муу мухаа мууш хадна штэ. Тийм. Чиний сонирхол авьяас чадвар биднэрт ямар хамаатай юм мөнгө л олж иргээд штэ. Тэгэхээр багасаа за авьяас чадвар тэмэрхүү юм хэрэггүй байд. Яаж игээл ээж аавдаа мөнгө л олж ирвэл намайг магтах юм байна. За одоо тэгээд дандаа толгойд нь мөнгө л иргэлдэж эхэлнэ шүү дээ. Нэг сайхан ном уншчих юмсан, юм мэдээд авчих юмсан, өөрийгөө хөгжүүлэх юмсан гэсэн юу ч явагдахгүй нэ шүү дээ. За одоо тэгээд нэгэнд толгойд дээр мөнгө дүүрэн байгаа юм чи хийж байгаа, үйлдэж байгаа, тийм үү, ажиллаж байгаа тэр бүх юм мөнгө л бодоод хийгээд ахаар чинь ямар ч чанартай ажил болохгүй байхгүй. Яс мас гялзуулаад тэгээд мөнгө авах гэдэг шүү дээ. Тийм. Юм хийхээр монголчууд дандаа тэгш. За хутан дуусгачих юм тэргээл. Гялс хийж байлэр үү. Гялс дуусгачих юм. Тийм. Орой ихэд дуусгачих шүү. Хизээч энийг сайхан хийхгүй болохгүй байж ч гэдэг юм уу. Тэгэхээр чи бид нар чинь бүх ийм мөнгө харьцаанд орчиход бүгдээрээ монголчууд чинь ингээд улсаараа тийм одоо Улаанбаатар хотын бид нар харж улсаараа ийм сандруу хүмүүс болчих واخхой. Амжиж мөнгөтэй болохгүй. Яарал нь штэ түгжрэл давхилтаад хүнтэй ч ятайхан яаж чадахгүй босонсонгаа суугаад л ингээл гялцах гал ингээл штэ. Уулзаад ширээний ялцсан ингээд сандраад тийм олигтой ч өдөө сараа юм саасгүй гэр орноороо олигтой ч уулзаж ингэхгүй нэг нь олдохгүй орой нэг бөгнөс унтчаал унтлагын газар шиг тийм шүн өнгөрөөдөх нэг газар ирж байгаа штэ. Тэгэл ингээд ингэхэрч бүгд толгойд нь мөнгө л бод. Мөнгө бол тэнэг хогийн хэрэггүй, чамтаа суухгүй, чамтаа найзлахгүй, чамд туслахгүй, чамайг дэмжихгүй, мөнгө. Энэ дотор нь ороод суудсан байж штэ. Сэтгэл мөнгө, хайр мөнгө, нөхөрлөл мөнгө, эхнэр мөнгө, нөхөр мөнгө, хүүхэд мөнгө, ээж мөнгө, аав мөнгө. Мөнгөөр л үлдэж штэ. Хамгийн дээд үнэт зүйл маань мөнгө болцсон. Хайр биш, хүндэтгэл биш, үнэн шударга биш, шударгаас биш. Чи зүгээр мөнгөгүй юу чи заа. Эргэж хараад яваад гэж шүү дээ. Мөнгөтэй бол болоо гэсэн тийм. Чиний дээр сэтгэл сайхан одоо тийм үү зан төрхөө үг хэл гоё яриа тэр бүгд хийчихгүй. Чи мөнгөгүй. Баяртай. Яг тийм байгаа юм. Мөнгөгүй юм чи надад гоё үнэтэй цүнх авч өгч чадахгүй. Тийм. Тийм би гоё цүнх авмаар брендинг цүнх. Ганц брендинг цүнх аваад өгчдгөө хүнтэй одоо тийм үстэй. Юу ч ярих юм, уулзч яах юм, мессеж янз бүрийн манд нь хариу өгөөч яах юм. Тийм. Дандаа син болж байгаа шүү дээ. Дандаа синдэл. Мөнгөгүй үнтэй шин зөвхөн синддэг байхгүй юу? За тэгээ чи Японд очиод юм уу, Германд, Орос, Хятад тийм үү? Ямарваа нэгэн бас нэг ёс суртахуун хөгжчихсэн тийм оронд энийг ил гаргаад ярь та. Хэцүү шүү дээ. За зарим орнууд яг одоо бас хөрөнгө мөнгөтэй хүнтэй суунд гэдэг. Яг бол нэгэн гэр бүл болоод хүнтэй амьдрал эхлэх гэж байгаа юм бол тодорхой хэмжээгээр болцоотой байхгүй болохгүй шүү дээ. Хурам хилээ маргааснаас нь хоёулаа тэгэл өр тавиад эхэлж болохгүй шүү дээ. Мөнгөний асуудалтай бол. Хурам хийгээс өмнө өр тавьж байгаа шүү дээ. Тэгээд одоо байр маяр тийм үү одоо тэгээд хаан ч амьдрах юм. Тэгээд хоолунд одоо тэгээ яах юм.
тий орой тэгээд хоёлаа тэгээд нэг хаана газар уулзалт штэ. Тэгээ өглөө ажилдаа явчихвал орой за яах бол гэж штэ. За сайн яах вэ гэдэг штэ. Тэгэхээр яг тухайн улс орнуудад бол заавал одоо мөнгө зүрхтэй, боломжтой, цалин сайтай, тогтмол орлоготой тийм хүнтэй суух чинь жохол байхгүй. Тэрнээс одоо мөнгөний сонирхол сууж байгаа биш байхгүй. Одоо амьдрал өөрөө бас баталгаатай болоход тодорхой хэмжээний мөнгө хэрэгтэй байхгүй. Тийм, идэж. Тийм. Тэнгүүд германчууд чинь ер нь европчууд хэрэг 30 гарч ир заавал хүнтэй суудаг. Яг л санхүүгийн хувьд бас асуудал болтой те нөгөө нэг финансиал доктортой болсон. Яг. Борлогын доктортой болсон. Эндээ хүртэл бас нэг 20 эдтэй дээр тэнэгтэй тэгээд гүгэд ахгүй. Үгүй тий. Одоо тэгэл жишээлбэл одоо гэрт орж ирэл гарахаа болцсон одоо залуучуудтай ч одоо тэгэл хөрхий сутж байгаа шүү дээ тий. Тий. Эсвэл бол яаж байгаа чинь битээ нэг дурд ачаал хөдлөө залуу хүмүүсийн чинь дурд ачаал чинь зүгээр л булгын ус шиг оргилж байгаа шүү дээ. Тий шүү дээ. Тэрийгээ нөгөө дарах ёс суртахууны хүмүүжил байхгүй шүү дээ монголчууд чинь. Яг л амтлагаараа байгаа шүү дээ. Тийм үү? Ороо гэдэг нэрсээ үсрээл буудаг. Тийш. Нөгөөдгөө тэгээд өдөөс бас үсрээл. Тэгээд нөгөө нэг ороо орцсон дурдчаал нь тийм үү хальчихсан ингээд тийм үү дурдчаалаа цацчихсан нөхдүүд чинь мэдээж сексэд хөвгтөө болно шүү дээ. Тэргүү тэр чинь бүх хүн сексээр л бүтээгдсэн шүү дээ. Яг шинжлэх ухааны ололтоор нөгөө өрүүдийн авч ягаад шилэн юун дотор энэ тэр тиймэрхүү юм бол байгаа. Тэ. Тэр бол их аргагүй байдалд орсон хүмүүс. Өөрөөр нийт хүнд бол 99% нь 99.9% нь ээж аваар сексэгээл төрсөн байгаа шүү дээ. Тийм. Тэгээ манайх ч яг тэгэл сексэгээл төрсөн, хүүхд төрсөн. За одоо тэгээ яах вэ? Тэгээ суухаас өөр арга. Тэгэл хүүхдэд дэврэлж явуулсан гэж хормоо хийж байгаа шүү дээ. Тийм. Хормоо хийж байхдаа дандаа хүүхдэд дэвэрсэн зогсож байгаа шүү дээ. Тойроор хүүхд толцтой тэгэл хормоо. Тийм. Тэгээд өөр аргагүй байдалд орж ил хором хийж байгаа болохоос ш хоёулаа хамтраад сайн сайхан амьдралын төлөө мөнгөдөөч мөнгөгүйч чадсан ч чадаагүй ч зүтгээ ихгүй шүү дээ. Тэр ийм мэдээж тийм хүмүүс одоо нэг маш цөөхөн байгаа байх. Мууч гэсэн улс юм. Тэгээ нийтээрээ нэг тиймэрхүү болчих. Яг цөөхөн тооны хүмүүс байна. Тэ? Тэр чинь гэр бүлийн бас түүх байхгүй байхгүй. Бид нар түүхгүй шүү дээ. Нүүдэлчин арт түмж одоо нүүдэлчин тэгэхэд хэцүүлтэй монголчууд. Малчин арт түмэл юм уу? Яг нүүдэлчин гэж хэлж бас болохгүй байгаамаа. Яг нүүдэлчин гэхээр чинь бас нэг гайгүй байгаад байгаамаа. Тийм. Байгаад байгаамаа. Тийм. Аягнаас хоол иддэг ч юм уу. Тийм. Тийм. Бас нэг гоёдаг ч юм уу одоо яадаг юм бас нэг орморон дээр унчих унтаад энэ нэг сосизм нэг жоохон яваад байна шүү дээ. Тэгвэл гэрээрээ газараар ханарахгүй шүү дээ. Тийм. За одоо гэртэйгээ ойрхон бас нүх ухаад нойл гаргацдаг ч юм уу. Тэ? Ардын өслөөс хойш ч бас нүхэнд яадаг болчиход байна шүү дээ. Тийм. Нүх гэдэг нүхэнд яадаг юм байна гэдэг чи одоо суралцлаа шүү дээ. Тэрнээс өмнө чинь нүх үтэхгүй шүү дээ. Тийм. Тэгээд тэр чинь тэгээ нэг жоохон байгаад байгаа. Тэгээд бид нар маш их ярих юм байна л да. Ер нь бол ерөөсөө ярих юм маш их олон сэдв. Ер нь тэгээд би чинь нэг хаач ярьсан гэсэн бид нар одоо нойлоосоо эхлэхгүй болохгүй л гэж хэлээд байгаа шүү дээ. Тийм. Зөвхөн одоо ингээд дуурайгаад тийм үү? Америкуудын яаж хувцалж байгаа, яаж байшинд амьдарч байгаа, хэдэн гөрөөнд амьдарч байгаа, ямар машинаар авчиж байгааг дуурайгаад тэгэл болчлоо гэхэд нь шүү дээ. Тэгэл NBA үздэг. NBA-гийн сагсчдын нэрнүүдийг сайн ажиллажчихсан. Champions League үздэг. Champions League-ийн хөлбөмбөгчдийн нэрнүүдийг бүгдийг ажиллажчихсан. Хэдэн гол мол хийсэн хүртэл ажилласан байгаа шүү дээ. Гэсэн мэт хичээл ном, мэдлэг боловсролын нүд ерөөс хийждэггүй байгаа шүү дээ. Сагсчдын нэрийг бас сайн ажиллаж шүү дээ. Гаргахгүй мэл шүү дээ. Тэр үздэг сонирхдаг хүмүүс нь л хайрын ухаан тийм хогийн юмд тэр залуу насныхаа ухааныг зарцуулаад тэгээд илжирүүлж яадаг. Хамстай. Тэгээд тэр чинь тийм хөлбөмбөгчдийн нэр цээжлээс агшчин нэр цээлээд байгаа чинь нөгөө тархич ингээд агшин шүү дээ. Тэгээд нэг жижигхэн гушиг шиг болчихно шүү дээ тий. Гушгуудыг л одоо жоохон томруулсан байна. Гушиг юм дээр томроход их хугацаа орно доо. Тэрнүүдийг. За
Тэгээд төсөөлөл соёлын ярьжсэн. Төсөөллөөс хандлага үүсдэггүй, хандлага гарч ирдэг. Тийм, тэр чинь нөгөө төсөөлөл нь одоо тэгж төсөөлж байгаа юм чинь тэр төсөөлснөөрөө гадагшаага хандаж эхэлнэ шүү дээ. Сайнаар төсөөлсөн бол сайн гэж хандана. Муугаар төсөөлсөн муу гэж хандана. Тэг хэрэгтэй гэж төсөөлсөн бол хэрэгтэй гэж хандана. А төсөөлөл алдаатай байх юм бол тэгээд дуусаач шүү дээ. Одоо зээл тавьж байгаа, үр тавьж байгаа хүмүүс чинь тийм үү? Төсөөлөл нь бол тэдэн жилийн дараа тийм хугацааны дараа төлчөндөө л гэж төсөөлж байгаа байхгүй юу? Тэгэл чаднаа л гэсэн тийм хандлага гаргаж байгаа байхгүй юу? За тэгээд төсөөлөл алдаатай байвал тэгэл тэр хандлага бүх юм чинь тэгээ будаа болно шүү дээ. Тийм. Тэгээр чинь энэ тархиа ойлууд бодлоо ажиллуул юм бод гэдэг байгаа чи тэр байхгүй. Сэтгэв биш шүү. Бодох. Think. Тий. I think. Therefore I am гэсэн одоо философи үг байна шүү дээ. Би боддог учраас би толгой боддоггүйсэн бол би бол хинч шүү гэж байгаа шүү дээ. Рене Декарт хэлсэн үг байсан тийм. Бодлого хүн бол хинч болоход бэлэн. Ээж тийм болов болчихно, аав тийм болов болчихно, найз тийм болов болчихно, дарга тийм болов болчихно. Одоо өөр намайг хэн болгомоор байна гэдэг төлөвлөгөө сууж байгаа шүү дээ. Тэр чинь би болоё гээл. Улс төрийн намдууд ийм хүмүүс болсон жинхэнэ хэрэгтэй байдаг байхгүй юу? Хинчшлэхтэй. Одоо хинч болоход бэлэн байж байгаа те хаашаа хинч болоход бэлэн хэлжил гэж байгаа шүү дээ. Тэр чинь болчихъя. За тэгээд нөхөр нь авгаагаа бас тийм үү хинч болоход бэлэн байх дуртай. Авгаа нөхөргөө хинч байхад бэлэн болох дуртай. Ээж аваас хүүхдээ хинч болоход дуртай. Тэрнийг эсэргүүцэж болох уу? Тэгээ эсэргүүцэх дуусаа шүү дээ. Тэгэхээр ч нөгөө тэр ямар нэгэн өөрийнхөө байх гэсэн тийм үү бие даах эрхчлөө ерөөсөө байхгүй байхгүй юу? Миний одоо бас эрхчлөө энэ төргээд бас нэг тухай бичсэн номдолч яаж байгаа шүү дээ. Эрхчлөө ерөөсөө байхгүй. Гэхдээ зүгээр яг материалыг худалдаж авч байгаа эрхчлөө тэр нөгөө дураараа явж байгаа тэр махан биеийн дураараа явж байгаа эрхчлөө гэдэг байгаа. А гэтээ тэр оюуны эрхчлөө чинь ерөөсөө ярихдаггүй. Харин тий одоо жишээлбэл ингээд өгчүүдийг шүтээдэж шүү дээ. Тэр чинь энэ дээр тийм энтэй л юмтай байхгүй юу? А энэ дотор юу ч байхгүй юу? Тэгэхээр эндээ юмтай шүтээдэж шүү дээ. Тий. А эндээ юмтай хүн чинь улс оронд хэрэгтэй шүү дээ. Гэр бүлд хэрэгтэй шүү дээ. Найз нөхдөд хэрэгтэй шүү дээ. Эндээ юмтай хүн. Нийгэмд хэрэгтэй. Нийгэмд шүү дээ. Эндээ юмгүй хүн нийгэмд ямар их гайтай вүлээ. Бид нар одоо мэдж байгаа шүү дээ. Улс төрөөр мэдж шүү дээ. Өгчүүдээр мэдж байна. Урлагийнхан бол ерөөсөө хохсон шүү дээ. Би хаанаас цаашгүй. Тэг. Англи руу боловсрол ярихдаггүй. Англи руу жүжиг тоглоно гэж яваад бүжиглсээр байгаа гэж байгаа шүү дээ. Яг жүжиг гэдэг чинь энэ нь ажилдаг хүмүүс жүжиг тоглодог байхгүй. Маа нүдөө чинь нөгөө энэ нь ажилдаг учраас ямар жүжиг юм байхгүй. Бүжиглсээр байгаа таарч байгаа байхгүй. Тэг. Тэр чинь ойлгомжтой байхгүй. Драмын жүжиг тоглоно гэдэг чинь асар толгойтой хүмүүсийн ажил байхгүй. Монгол хүний хийдэг ажил биш драмын жүжиг бол. Трагеди чинь аим шиг байхгүй. Ялангуяа кино фильм бол монголчууд хийж чадахгүй. Яг бид нар нэг энэ байхгүй учраас зүгээр гоё биенүүдийг л харуулж кино хийх гэдэг байгаа байхгүй. Хөөрхөн охин, сайхан залуу. Тэд нар чинь ёстой жүжиглэж чадахгүй шүү дээ. Тэгэл төв хувцс нөгөө гаднах харагдах хувцс идэл дээр ачаал бүгдлөө. Өөрөө тэгээд тэргээр л хөрхөө өөрийгөө одоо тэгээд нэг хүнд үнэлүүлж байгаа байхгүй. Өмссөн хувцас хэрэгж байгаа зүйлсээрээ тэгээд нүүр амны янз бүрийн одоо косметик бодог одоо юу гэдэг тэр бүгдээрээ л хөрхөө нэг арайгчл нэг тасж байгаа байхгүй юу. Тэр нь байхгүй болоо тэгэл дуусаа. Боловсрол ерөөсөө ах. Залуунаас бол богинохон нэг хугацааны юм байхгүй да. Тийм богинохон хугацаанд хүн гэж явж байгаа залуу л шүү дээ. Залуунаас нэг сайхан биш шүү дээ. Амар тэнэг юм. Цаараагаас тарж ирсэн. Залуунаас муухай шүү дээ. Муухай байгаа үстэй. Ста хэрэггүй. Амархан бол биш байсан. Зээ өстой. Хүнийг чи залуугаараа яваараа тийм үү залуунаас гэж одоо баг гэж хараах бах тийм. Одоо надад гоё байгаа шүү. Би бүр залуусаа бодохоор яа бурхан мөн гэж боддог. Ам тэнэг байсан юм бэ. Юу ч сураагүй. Нэг сайхан тийм үү бизнес цаашгүй. Бади билдингээс цаашгүй. Одоо ч нам уншаа бэлэг болсолоо болж байгаа чинь майнд билдингтэй болохоор ч аяга хамар баг.
Яах юм баггүй. За окей. Дараа жах руугаар. За хандлага болохоор олон төрлийн тийм үү? Тий яг юм нь бол тухайн тэр хүний одоо сэтгэл зүйн ёс суртахуун төсөөл нь өөр өөр тийм үү тэр төсөөллөөсөө гаралтайгаар өөрийнхөө тэр тийм үү хүлээж авсан өөрийнхөө хүлээж авсан өөрийнхөө л явж байгаа шүү дээ хандлага гэдэг чинь. Тий. Бодоод үзэхээр асар аюултай байгаа шүү дээ хандлага бол. Тэнгүүд бид нийгэмд оролцоход бол тэг хүн болгон тэр нэг өөрөө гэсэн тэр хандлагаар биш нийгэмд оролцоход яг нэг нийгэм болоход яг нэгэн тийм бас нэг хандлагатай болох хэрэгтэй байна. Тэр чинь л одоо ёс суртахуун гэж хэлээд байгаа шүү дээ. Тий. Нийгэмд бол оролцоо бүх юм бол ёс суртахуунаар л шийдэгдэж явна шүү дээ. Ёс суртахуун гэдэг чинь юмыг сайнаар хийх, сайн сайхнаар хийх, зөв хийх, туслах, тийм үү? Хүндэтгэх хүндлэх тэгэл одоо янз бүрийн нийгэмд хэрэгтэй нийгэм хамтын амьдралд эв нэгдэлт хэрэгтэй юм байх хэрэгтэй байхгүй юу? Салгасан хооронд нь зөрчилдүүлсэн биш. Ёс суртахуунгүй юм үйлдэлүүд чинь болохоор одоо нөгөө шунал, залхуурал, ховдог, замраагүй тэр бүгд юм чинь нийгэмд сат байхгүй юу? Нийгэм урагшлахад ерөөс ямар ч тэр хандлагууд чинь тийм үү? Би тэгэл болоо энэ над ямар хамаатай юу юм одоо тий. Тэгэхээр би одоо ингэ гадагш явах гэж байгаа юм чи. Манай ээж тэгээ би л болж ивэл болоо гэсэн хандлагатай. Тэгэл одоо капитализм гоё мөнгөтэй л бол бүгдийг шийдчихнэ гэдэг байна. Мөнгөтэй л очих юм би тэгэл ямар ч асуудалгүй худлааш шүү дээ. Залхуунд одоо хичнээн мөнгө өгөө тэгээ залхуураад байх юм чи. Тий. Ховдог хүнд хичнээн мөнгө өглөө ховдоглоод дуусаач. Шуналтай хүн бол өгсөн мөнгийг голоод байна шүү дээ. Шулан хөдлөд. Тэгэхээр энэ бүгд чинь ёс суртахуунгүй юмнууд байхгүй. Нийгэмд харш хамтын амьдралд гайтай. Тэгэхээр одоо манад ёс суртахуун ч орж ирээгүй тэр морал эдиктэй аль нь ч ерөөсөө манад орж ирээгүй юм шиг яриад л идэг яг тэгээд жоохон орж ирсэн байхгүй юу? Үүрэг хариуцлага гэдгээр орж ирсэн байхгүй юу? Хүмүүжил гэдгээр орж ирсэн байхгүй юу? Тэгээд энэ нөгөө арчлын үед нөгөө нэг янз бүрийн нөхдүүд чинь тийм үү? Социализм дургүй байдаг чинь бас аргагүй байхгүй юу? Одоо тэд нар чинь тийм үү? Залхуулмаар байна шүү дээ, ховдогломоор байна шүү дээ, шунмаар байна шүү дээ. Тачаадмаар байна шүү дээ. Тий. Бүр балаа юмнууд хиймээр байна шүү дээ. Хар тамиг донтмоор байна. Тийм. Хүн амтныг тийм үү? Залилж мэхэлж мөнгө аваад бултмаар байна. Улс орныхоо мөнгөийг аваад зүхтаамаар байна. Идэж уумаар байна. Гэр бүлээрээ тийм үү? Жаргамаар байна. Ийм балаа юмнууд чинь улс орныг балчиж байгаа байхгүй юу? Улс өөрийн тархитай хүмүүс хэрэгтэй байхгүй юу? Тийм. Ёс суртахуун гэдэг чинь одоо өрөлгөн биш тийм үү? Тэ одоо юу гэдгийг тий ухамсартай өөрийгөө аваавчдаг хүнд гай болдгоо хүнийг хохироодгоо уучлахгүй гэдэг өчнөө юм биш шүү дээ. Гимшдэг. Гимшил бол маш том ёс суртахуун байхгүй. Хүмүүс өөрсд гимшихгүй шүү дээ. Германаар чинь гимших гэдэг чи одоо юу гэсэн үг явдаг лээ? Гоё үг гэдэг шиг цагдаад байна. За герман дээр гимших. Англиар бол concise гэдэг. Богоо эн чинь би богооны гимшигтэй амьдраад нэ. Зүйнэ гэж явж иж магадгүй. Зүйнэ ч бас гимших л дээ. Зүйнэ яг жоохон гимших жоохон шашин тал руугаа зүйнэ л дээ. Тийм. Одоо Оросд бол Германаас орж ирэхгүй шүү. Тий, Оросууд чинь совист гэдэг шүү дээ. Совист тэг чинь нөр барилж гимшил гэдгээр л яг орчуулж байгаа юм л да. Яг гимшил гэж орчуулахад бас хэцүү л дээ. Зэг шүүлдэх бекенэн гэж байгаа шүү дээ. Буруугаа. Эсвэл зэг шүүлдэх филм гэж яваад байна. Тийм, тэр чинь өөрийгөө буруугаа хүлээх. Тийм. Яг гимших гэдэг чинь зэг шүүлдэх филмээр айгүй. Бүр одоо тийм бүр цаашлах юм бол гивсэн гэж гоё юу байхгүй юу? Гивсэн. Хүмүүс ч яг гивсэн лос гэж байгаа шүү дээ.
Тийм. Тэр чинь бол одоо ста зэрлэг бүдүүлэх гэсэн үг байхгүй юу? Тэр гвисн гэж гоё үг шүү. Тэр нөгөө герман хэл сурж байхад герман хэлийг бас нөгөө англи хэлтэй заавал хошуулж монгол хэл рүү орчуулахаас илүү нөгөө герман англи гэдэг ингээд орчуулвал ингэж нэг утгыг нь гаргаж ойлгвол арай төгт юм шиг надад. Тий, яг л манай чи одоо жишээлбэл нөгөө англи хэлийг чинь маш их шүтж шүү дээ улсаараа. Тий, тэгэл англи хэлтэй бол тэгэл одоо болчих гээд байна шүү дээ. Тийм амархан биш байхгүй юу? Зарим бүр унган англи энэ төр гэдэг нэг гачин яриад шүү дээ. Тэр ямар ч хэрэггүй байхгүй юу? Одоо жишээлбэл Америк одоо рэпер хип хопын нөхдөд чинь унган англи хэлтэй л нөхдөд шүү дээ. Тэдний англи хэлийг сонсолдоо. Тэгээд тэр бол нэг чухал шүү дээ. Ер нь бол яг нэгэнд нөгөө англи хэл маш тархачихсан. Тэрний одоо толь өчгүүд аюул их болчихсон учраас тэндээс герман хэлнийг англи хэлээр дамжуулаад ойлгоод иж болно л доо. Тий. Одоогийн залуу үеийн чи анхдагч хэл нь гадаад хэл ерөөд англи хэл болоод байна шүү дээ. Намайг баг байхад анхдагч хэл орос хэл байсан байхгүй юу? Би чи орос хэлнээс герман хэл рүү орсон байхгүй юу? Герман сурах гээд явах та. Дараа нь германд очсон нөгөө шинжилгээний ажил, философийн ажил хийгээд англи номнууд уншихгүй болохгүй. Англиар бичсэн юмнууд уншихгүй болохгүй. Тийм үү? Лекц хэлтгэл одоо ямар нэг байдлаар тэгэхээр нэг англиар тавихгүй болохгүй. Тэгээ нэг англи хэл рүү герман хэлнээс англи хэл рүү шилжсэн байхгүй. Тэгэхээр миний герман англи хэл бол нэлээд чинь миний герман хэл мэдээ англичсан биш ээ. Миний англи хэл их германчсан англи. Германчсан. Аха. Миний герман хэл маань их орос хэлжсэн герман хэл. Тий. Миний орос хэл маань их тийм монголчсан орос хэл. Монголоос орос хэл рүү орж байгаа юм чи. Тийм тэгээд орсоос герман гэдэг. Нэг өмнөх хэлэн дараагийн хэлэн дээр бас ингэ давтагдаад орхигддггүй байхгүй. Тэг. Ингээд англиар ярихад дандаа герман үгнүүд орж ирээд байдаг байхгүй. Харин одоо яг тэгжэлээ. Гэхдээ Монгол дээрээсээ ингээд нөгөө тэнд байж байгаад нөгөө Монгол дээрээ би герман үгнүүд их орж тэнгууд одоо болгоод нэг ирээд бас жил гарan болчихж байгаа болохоор Монгол үгнүүд герман үгнүүд чинь хүнжи тарга байнга зүлгэж өнгөлөхгүй бол амархан мартчихад идэх ч юм уу. Тийм болохоор байнга ашиглахгүй болохоор бас герман үгнүүд нэлээх тийм ашиглахдаггүй мартагдсан байлээ. Тий, яг бол чи нөгөө нэг Монгол улсын нэг том асуудал байгаа байхгүй юу? 10 жилийн сургууль тийм багаас нь ерөөсөө тэгж хамаагүй хүүхдийг багаас нь англи хэл зааж ерөөс болохгүй байхгүй юу? Тий. Яг бол их хэл их чухал баг. Бидний бодлоо чинь ихэнхдээ их хэлээр явагдана. Тэгэхээр сүүлрүүгээ англи хэл, герман хэл, гадаад хэлийг сайн сурчих юм бол тэр хэлээрээ бодож болно л та тий. Тэгэхээр их хэлээрээ сайн зөвшөөрөх хэрэгтэй байхгүй. Одоо их хэл чинь нэг ээжээсээ сурсан тархины өөр хэсэгт байрладаг байхгүй их хэл чинь. Гадаад хэл чинь бол зөвхөн цээжилсэн байхгүй. Яг тоо шинжилгээтэй адилхан цээжилсэн хэлнүүд байхгүй. Цээжилсэн учраас тэр чинь маш амархан мартагдчихна. Ихэхгүй л бол. Тийм. Их хэл чинь бол тэгэл хүн өгтлөө мартагдсан ч гэж байхгүй. Unconsciously бивүстэй суудсан байдаг байхгүй. Тэрнээс гадаадад олон жил болцсон хүмүүс чинь хурж ирээд жоохон монголоор яриад тэгэл монгол болчихоо шүү дээ. Тийм шүү дээ. Тэгээд одоо гачин юм яриад шууд нэг 7 хоногийн дараа тэгэл хэрүүлэг эхэлж байгаа шүү дээ. Юу нөгөө Англи, Америк, Герман, Францад сурсан өндөр соёл хэл тийм үү байхгүй шүү дээ. Монгол хэлцэл явж байгаа шүү дээ. Тийм. Тэгэхээр тэр чинь нөгөө хідэн яг тархинд нь хэвээрээ байж байгаа байхгүй. Тийм. Их хэлийг мартна гэж байхгүй шүү дээ. Тийм мартна гэж хизэж байхгүй юм лээ. Гадаад хэлийг бол дараа мартна шүү дээ. Тэгээс дараа мартах. Тэгээд одоо буцаад юмтай ашиглах гад. Гэтэ герман номнууд унших хэрэгтэй болж байгаа надад. Тэр та хэлжсэн шүү дээ. Susan Sontag-ыг бас уншаад үзээрэй гэд. Тэр аюул жоход тийм ер нь бол тэр Susan Sontag байна. Одоо яг та би нэг эмэгтэй хүмүүс л тийм үү? Бас нэг эмэгтэй оюун хүмүүсийг уншиж явах зүгээр байхгүй. Тийм. Францын наас ч бол Америк Францын нөгөө хим гэж вэ? Weil гэж Simone Weil гэж эмэгтэй байгаа. Тийм. Simone Weil бол аюул сайн. Англи руу болоод ирэхээр Virginia Woolf гэж зохиолч эмэгтэй байсан шүү дээ Англи. Virginia Woolf-ыг сайн.
Тэгээ ер нь тэгээд хүн хэл сурна гэхээр уншихал их хэрэгтэй болт юм байл. Эрэгтэй эмэгтэй хоёрын дээр бас ялгаа нь эмэгтэй хүн тэр ярих сонсох чадвар дээр арай илүү юм уу? Тийм янз бүр тийм яг тархины зохион байгуулалт өөр л гэдэг л дээ. Аргагүй дээ чинь өөрөө хүүхэд төрүүлж тэр хүүхдийг өсгөөд тэрийг хамгаалж явж байгаад тийм одоо байгалийн анхдагч үүрэгтэй шүү дээ. Тэгэхээр тэр чинь маш их толгойн сэрэг ажиллахгүй болохгүй. Ийшээч харж хүүхдээ ийшээч харж хоол гэдэг ийшээч одоо яагаад тэгэл тийшдээч харж тентхийг балай залуугаас цухтаагаад тийм үү. Тэгж явах болохгүй шүү дээ. Тийм тойроод бүтэхгүй залуучууд байгаа ч тийм. Тэр эмэгтэй хүн чинь давхар зовлогтой байхгүй юу? Тийм. Ямар ч зовлон байхгүй шүү дээ. Ан хийгээд тэгэл гадуур тэмээл явж байгаа шүү дээ. Ер нь ямар ч үүрэггүй шүү дээ гэх юм бол. Ер нь холхон эсэл дээр шүү дээ. Тийм ер нь психологийн сэтгэл зүйн салбарт бол ерөнхийдөө тэгэл аав хүн болоод ер нь эрэгтэй хүүхдийг бол ер нь балнашуул гэдэг гэж байгаа шүү дээ. Үлгэр жишээ болж чадахгүй бол холхон байгаарай л гэж байгаа шүү дээ. Үлгэр жишээ болно гэдээ одоо чи бүх бол улс төрч бол хааманханд ажилд ор гэж болохгүй шүү дээ. Өөрийнхөө чадаагүй нөхөж хилүүлэх гэдэг. Өөрийнхөө чадаагүй нөхөж хилүүлэх гээл өөрийнхөө морь уралдаад төрүүлж чадаагүйгээ хүүхдэрээ морь унуулж морьор төрүүлэх гээл дандаа өөрийнхөө хүүхэд насны комплекс тийм сэв тархины цоорл тэр бүгдээ аав нар хүүгээрээ нөхөрлөх гэдэг тийм том аюул байдаг гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр аав нарын сэтгэл зүйн их сайн ээж нар их болгоомжтой байх хэрэгтэй. Эрэгтэй хүүхдтэй ээж нар бол ер нь их л болгоомжтой байх хэрэгтэй. Тэр сайж нар Монголд бас байна үү те. Яагалах. Дараач яг тэр хүн болгоо өөрийн гэсэн ертөнцтэй хүн болгоо өөрийн гэсэн ертөнцтэй байгаа шүү дээ. Одоо нөгөө гадаад ертөнцийн чинь нөгөө буулгаад өөр лгөө оруулж ирээд дотоод одоо ер нь гадаад ертөнцийн нь ийм байна штэ гэдэг тийм өөрийн ертөнц өсөж байгаа байхгүй юу. Тэр яг жохол байхгүй юу. Тэнгүүд би чиний ертөнц. Тэгэхээр энэ хоёр ертөнц зөрөлдөж болохгүй. Мэдлэг боловсрлоор тийм үү. Ойролцоо явна шүү дээ. Шал өөр хоёр байхгүй шүү дээ. Зүгээр яг сэтгэл зүйн хувьд ялгаатай байж магадгүй, хүүхэд нас ялгаатай байж магадгүй, сонирхол ялгаатай байж магадгүй. Ерөнхийдөө гадаад ертөнцийг хэрхэн хүлээж авч байгаа тэр хүлээж авсан тэр бүгд маань бол энэ ойролцоо байна шүү дээ. Тий. Одоо жишээлбэл философийн талаар чи тэр ойролцоо ойлголттой явна шүү дээ. Тэгээс одоо чи шал тийм философч тийм гэдэг би философи үгүй тийм гэж болохгүй шүү дээ. Тийм физикийн томьёонуудын талаар чи өдөр адилхан л физикийн ертөнцтэй явна шүү дээ. Физик гэдэг бол тийм. Тэгээс одоо чи шал өөр юм яриад гэж болохгүй шүү дээ. 40 оноос хойш Монголын энэ орчин үеийн түүхэнд бол хинч эрхчлөөний тухай, тэгшэрхийн тухай, шудраг усны тухай номдож байна. Хорвоо шудраг бус хамгийн шудраг ус юу? Амьдарч цоглоо явж байгаа хүчж байгаа шүү. Хайр бол шудраг ус шүү. Хайрын шудраг нь ерөөсөө байхгүй. Заавал нэг тал нь ялдаг байхгүй. Тэр болж үл ялдаг талд нь л орох гэж хичээх хэрэгтэй. За тэгэл тэмцэл үсэн шүү дээ. Тэгэл зодон болно шүү дээ. Дайрект тастаа авдаг учраас тэгэл тийм болно шүү дээ. Зовж гэж байхгүй. Энд ч харахгүй гэж зовх. Шинжилгээ жаргал тухайн шинжилгээ зов. Ер нь болж өгөл сайн сайхан юм бодож явах хэрэгтэй. Тарих дахиад хэрэгтэй байхгүй. Тарих амардаг байхгүй. Хүн мохой бодлоо тарих амардаг. Хороод байгаа хүмүүс хэрэгтэй ирэхгүй хүмүүс хачаа чинь байж болно. Хамаагүй өөрөөс дотроо сайн сайхан бодоод явчих хэрэгтэй. Та нар бол гар утсаараа өөрийнхөө хинбэ гэдгийг бүгдээрээ гар утсан дээр илэрхийлчихсэн. Юу хайж байгаа, ямар үг хайж байгаа, ямар зургнууд байн үзэж байгаа, ямар одоо цүнх, ямар гутал. За эргчлөө гэдэг чинь байж шүү дээ. Эхлээд байж шүү дээ. Хүн урагшаага эргчлөөтэй болохын тулд артлаасаа тэр бүх дарамт тийм үү арталтаа одоо зууралцсан тэр бүхнээс салах. За мухар сүсгээс одоо яаж чөлөөлөх вэ? Маш хэцүү. Монголч одоо битүү мухар сүсэг шүү дээ. Тэгэл одоо хажуудлын хан манны цаан чи бөөлөл байгаа шүү дээ бөмбөрдөл. Зан заншлаас хурдан салбарсан юм шиг орчин үеийн зан заншлсан гэдэг. Яг зан заншил чинь нөгөө нэг орчин үеийн мэдлэг боловсролыг бодоход нөгөө нэг стрессгүй байхгүй. Мэдлэг боловсрол чинь стресстэй байхгүй. Одоо та нар энэ номыг уншлаа стресстэй шүү дээ. Барилгал хавын саунд хийн шүү дээ. Юу гэдэг тэгээрээ. Зан заншил яриад, уламжлал яриад ингээд хэлээ. Ямар стрессгүй байхгүй. Тиймээс Монгол хүн чинь зан заншил руу явдаг байхгүй. Уул стресс гэсэн. Стресс бол тарих өгч байгаа.
Уншууд бүрэх тарих хөгжил. Монголын нийгэм чинь Монгол орн чинь нөгөө ном уншдаг учраас тархин ерөөхдөө хөгждөг. Хөрхөн ихэс төрсэн биенүүд л халтаад ирдэг та битүү. Тэ? Хөрхөн өндөр өгтөд бизнес сайшгүй. Асуудалгүй. Боловсралтай болох эрх бас үүрэг гэж шүү. Монголын боловсралтай болох үүрэг шүү. Яг бол нийгэм хүмүүсийн дунд, гэр орны дунд, хамаатан садлын дунд, найзуудын дунд нэг нөхөр боловсралгүй тэгэл дуусаа. Гайтай байдаг ш. За тэгэл энд байж та найзуудын дэгшэрх, хосуудын дэгшэрх, хайр дурлалын дэгшэрх зөндөө юм байна. Үнэт зүйлийн дэгшэрх, насны дэгшэрх, шүүн залуу хүний хооронд дэгшэрх, чадварын дэгшэрх. Бид нар ч нэг эрдэм гэдэг үг буруу хөрлөд байдаг л та. Тийм эрдэмтэн энэ төр гэдэг л та. Үгүй л дээ. Эрдэм дотор ч одоо нэг justice чи явж байгаа байхгүй юу? Justice гэдэг чинь ирчүү шүү. 4-5 ирчүү явж байгаа шүү. Justice явж байгаа шүү. Wisdom явж байгаа. Систем юм. Юмыг тааруу тохируулах явж байгаа. Хичээр хатуужлал явж байгаа. Бүгд том эрдэмүүд. Тэрэнд суралцахад маш хэцүү. Яг монголчууд энэ бүгдээс ягаад зүгтаагаад байдгүй. Яг хэцүү учраас. Биднээс бүхэл энэ ёс суртахууны хүн ёсны оюуны төвшинтэг тэр бүх юм насан туршдаа тэрнтэй ойртохгүй байсаар байгаа. Тэгэл одоо нөгөө тэнгэр дэвшний дээр байгаа шүү дээ. Тэнгүүд тэр ертөнцийг хүн болгоны тэр өөрийн гэсэн ертөнцийг бид нар болохоор зүгээр нөгөө нэг схемээр буюу одоо нөгөө юу гэдэг он сар өдөр тэгэл нөгөө нэг гарал угсаа тэгэл нөгөө юу гэвэл зурхаа байлуу. Тэрнгээр ингээд яг нэг базаад нэг ингэждэг. Яг одоо чи энэ өдөр төрсөн, энэ сар төрсөн бол чи ийм юм биш үү. Тэгэхээр чи тэр хүн цаанаас өгөгдсөн тэр нэг өгөгдөл байгаа шүү. Хүн бол өөр нэгсэн өгөгдөл ш. Тэрийг бүр огт ярьдгүй бүр ингээд хайчдаг юм шиг. Тийм шүү дээ. Тэр байтугай одоо гэтээ нэг ярьслага өгж ийсэн залуу тэгсэн шүү дээ. Хайртай эмэгтэйтэйгээ суух гэсэн чинь гай болж хоёр өөр аймаг юм байна л та. За. Тэгсэн чинь нөгөө талынх нь ээж аав нь очиад ламаас асуучихгүй юу? Одоо манай хөргөн болох гэж байгаа хүү тэр аймаг, манай охин тэр аймаг гэсэн чинь нөгөө наад хоёр чинь тийм амраа таарахгүй. За тэгэл онцсаар төрсөн онцсарын нараа таарахгүй. Өөр хайртай хоёр хайртай суугчсан хоёр салгаа хийцэн гэж. Гайт. Бөө ламнаар нэр гайт шүү. Тийм. Өстой гайт над. Зүгээр явж байгаа зүгээр. Тэгэл бол ядагсээ. Хүний хувьцаандууд нөлөөлж болохгүй байхгүй. Яг янз бүрийн зөвлөгөө өгж болно. Зөвлөгөө өгч болно харин. Хүний шийдвэрт янз бүрийн зөвлөгөө өгж болно. Тэр шууд одоо зөв мурагшаа нүг гэж болохгүй шүү дээ. Суу. Эсвэл тийм мэрэгжил сонгол тэг ингээл юу гэсэн миний өмнөөс амьдраад байгаа юм. Тий одоо өөрөө тэг мэрэгжил ч гэсэн ерөөсөө болохгүй шүү дээ. Тэр чинь нөгөө Монгол чинь хувийн өөрийн ертөнцийн үүсч чадахгүй байгаа байхгүй юу? Харин үүсч чадахгүй. Гаднаас нь ингээд байгаа учраас ертөнцийн өөрийн гэсэн ертөнцтэй болох юмш боломжгүй болгоод байгаа байхгүй юу? Тийм. Тэнгүүд энэ дээр ямар ч грэнц нөгөө лимит ерөөсөө ингэж хэл юм уу? Хэл хязгаад бид нар ч бас тэгэл хэл хязгаар хэлээр яваад байдаг. Ямар ч тийм грэнц тавьж өгдөг юм. Тий, ямар нэг тий. Энээс цааш үгүй шүү гэдэг үү? Тий. Ийш одоо орлоо. Ийм л юм асуусан юм аа. Энээс цааш бол тэр хувь хүний асуудлаа. Зүгээр нэг ийм болчлоо. Энд одоо зөвхөн тайлбар хэлж яадаг тийм үү? Гадаалах чад боломжтой бүдэрч очиод хөлөө хугалчлаа. Энэ одоо юунаас олчих вэ гэхэд нь одоо тийм үү? Тэрний хараал үрсэн байж таг бол за. Ашгүй. Би өөрөө анхаарамжгүй явж хагаад бүдрээд ажиллаа гэж бодсон чинь үгүй байсан юм байна. Миний ямар ч буруу байхгүй юм байна. Тэр хараалаас болж би бүдэрсэн байж шүү дээ. Ингээд өөрхий тэр нөхрий чинь цаашаад улам бүдэрдэг хүн болгочихж байгаа байхгүй юу? Чи бүдэрснээс болсон гэж хэлсэн бол цаашгаа тэр хүн чинь одоо бүдрэхгүй явах гэж хичээж ихтэй шүү дээ. Хаяг. Тэр аахгүй. Жохон өвдөгч нэгж байгаа шүү дээ. Ширээний болон мөргөд өвдөд уйлахаар нь бай гэж ширээгийн зодоод байгаа шүү дээ. Боол нь бол яаж байгаа юм гээд яаж байгаа энэ төр гэлтэй. Уул нь чи дараагийн удаа одоо тийм үү миний хүү миний охин дараагийн удаа анхааралтай байгаараа над ширээнийхээ хажуугаар явахаараа. Чи өөрөө анхааралгүйс учраас сайн мөргөчлөө шүү дээ. Чи өөрөө буруутай гэж хэлэх ёстой шүү дээ. Тэгсэн чинь ширээгээ зодоод эхэлж шүү дээ. Муу ширээ хүүхэд мөргүүлчлээ гэдэг. Тийм. Тэгэхээр бид бүхэл амьд яг тэгж явж байгаа байхгүй юу? Одоо энэ чигээр өсгөл дээ. Тэгээ оюутан болоход нь бас тийм үү? Ширээгийн зодож байгаа. Том хүнтэй суухад нь бас ширээгийн зодож байгаа. Юм л болонгууд тэгэл л ламруу хариад өглөж. Ерөөсөө би дааж бодож өөртөө тэмцэлдэж тийш шийдвэр гаргах ерөөсөө юм л бол зүгээр ламруу залгаад авах. Би бүр
Тэгээд чи ийм 21-р зуунд тийм үү? Ийм шинэ техник технологи орчин үеийн гар утас барьж чаад орчин үеийн үнэтэй машин унтчаа тийм үү? Тэгээ мухар сүсгээд хана гайхаад байхгүй. Орчин үеийн маш сайхан тийм машин авсан мөртлөө ингээл дотор нь зүгээр хаддаг маддаг ном зам рууса баргалж нэг тийм үү жижигхэн сүм дотор ороод машин дотор байгаа шүү дээ тийм. Бяцхан сүм дотор орж ирээд одоо тэгээд жоохон мөргөл зөргөл үлдэх юм аашийн тийм. А чи дүрмээ сайн барьж явна шүү тий. Чамаас л шалтгаан шүү. Чиний дүрмээ барих, чиний ёс суртахуун, чиний өмчлөөс л бүх юм шалтгаалнаа. Тийм. Тэрнээс одоо мөргөлтөхөд наад цэнгэр хадаг чинь айр байг шиг ингээ чамайг хамгаалчих. Айр байг л чамайг хамгаална. Яй, хөгжилтэй. Стомарц. За, одоо энэ дээр дараагийн яригдсан сэдв дээр за би энэ дээр бодлыг энэний дараа ярина. Хүсэл та хүслэл хөдөлгөхөд тэгээд нэг ярьцлага өгдөөсөн шүү дээ. Тий, яг бол хүслээр чинь хүн чинь хүслээ дагаад аюул их хийж байгаа байхгүй юу? Зоригтой шийдэмгий. Тийм үү? Тэгээ би бас тэгээд хүслийг шийдэд байгаа шүү дээ. Бас битгий олон замраагүй хүсэлтэй байгаарэ. Цомхон хүсэлтэй байгаарэ гэдэг байгаа шүү дээ. Хитгэн хүсэлтэй. Хүний хүслийг одоо мохоож дарж унтрааж бол ёстой хэрхэж болохгүй. Одоо тэр хүн тэгээд нэмэргүй. Одоо хэзээ нэгэн цаг ёстой хүслийг заавал нийлүүлдэг байхгүй. Тэнгүүд шинэ гар утсыг тийм үү? Дараагийн шинэ гар утсыг авна гэсэн байж хат чи авч болохгүй шүү гэдэг хэлэг боловцсон байхад эзэн нэгэн цаг заавал тэр утсаа авна. Авсан л явж ирсэн шүү дээ. За тэр чи ахтай өргөж байгаа. Материалыг эд барааны төсөл юм да. Тийм, эд барааны жоохон шунтал юм да. За, тэнгүүд хүсэл гарч ирж байгаад ингэж бид нар цаашаа нэгсэнд амьдарч тийм хүсэл авахгүй бол бидний амьдрал чинь би өөрөө зүгээр зогсон байдалд орох юм шүү. Хүсэл байж иж би нэг цаашаа амьдраад яваад тэр мотивацтай тийм үү жоохгүй юу. Тэгээд хүсэл биелэгдвэл хүн чинь ингээд баярлаад аз жаргалтай байдаг байхгүй юу. Яг. Тийм үү. Тэрнээс одоо аз жаргал гэдэг чинь зүгээр тийм үү сайхан ингээд баярлаад тансаглаад хүнийг дийлээд хүн антай хохирогоод хүнээс илүү гараад мундаг болоод тийм үү. Тэр чинь аз жаргалтай ямарч хамаагүй байхгүй юу. Аз жаргал гэдэг чинь эцсийст хүн дотроо маш их хүсэж исэн юм биелэгдэхээр тэргээ биелүүлэхээр л аз жаргалтай болж байгаа байхгүй юу. Яа гэл бөөм баяр байгаа шүү дээ тий. Тэгэл хүсэлтэй өрхөнд л тэгэл юм үзэн. Тэгээд тэндээсээ дараагийнхаа хүсэл рүү шилжиж байгаа шүү дээ. Тэгээд дараагийнхаа хүслийг биелүүлэхээр явна шүү дээ. Тэгэхээр хүн тарин дээр цомхон хоёрын оронд хэрэггүй тэгээ нэг цаг авсан хүслүүд бол тийм юм шиг. Цаг авсан. Тэгээд тэртээ бүтэхгүй өөрт таарахгүй, өөрийн авиас чадвар, өөрийн онцлогт таарахгүй хүслүүд бол өстой хүнийг өөрийг баллана. Тэдээс биелэх боломжгүй хүсэл чи одоо хүн алах байхгүй. Тэрс би хэлээд хэлчихээр байхгүй. Хүсэл мөрөөдөл хоёрыг жоохон ялгаарай. Мөрөөдөл бол тэр баг биелэхгүй юмуд явж байгаа байхгүй юу. Яг уу багтаа ингэж мөрөөддөг байсан. Гэхдээ тэр бол утгагүй юм байсан. Одоо бол тэрнээсээ би салсан. Дими мөрөөдөхөө би болсон. Тий. 10 жил бол илүүдэд гачгачийн мөрөөдөн шүү дээ, тий. Тэнгүүд хүслэн дотроо нөгөө одоо цэвэр миний өөрийн хүсэл үү эсвэл гаднаас оржсэн бусдын хүсэл байна уу? Тэнгүүд бас нийгмийн хүсэлгээд гараад ирж шүү дээ. Рекламанд нийгмийн хүсэл чи тий. Найз нарынхаа худлаа ямиг яасан уу? Одоо юу байдгийг тэр хүсэл чи өөрөө дотроос үсээгүй байвал байх боломжтой. Тэрнээс нэг тэгэл одоо жоох юм бод тийм үү толгой ажил гэдэг чинь тэр байхгүй. Жоох юм бодож толгой ажилуулахгүйгээр бэлэн юм эсвэл байхгүй шүү. Тийм. Tas евро ороод нэг юм аваад микровейв хийж хадаагаад идчихдэг юм биш байхгүй юу? Тийм. Тийм. Яг хүний ухаан ажиллах хэрэгтэй байхгүй. Одоо шийдвэрийн дараагийн 2 дахь номд чинь нэг ухааны талаар ярина шүү дээ. Тэр болохоор ертөнц бодол мэдлэг маань явж байна. Чи одоо яг нэг хүнлэг одоо чи ингээд хүнлэг л авах гээд байгаа биз? Харин тий. Тэр чинь 2 дахь номд байгаа байхгүй юу?
Эхний номч бол ерөнхийдөө гадаад ертөнц яваад байгаа байхгүй юу? Яг. Яг гадаад мэдлэг, шинжлэх ухааны мэдлэг, бололт амжилт, физик, молекул, тийм үү? Гэрлийн хурд одоо юу гэдэг. Тэр бүх мэдлгүүд яваа. Тэгэл танин мэдэх вэ тий? Мэдлгүүд. Танин мэдгүй. Тий. Одоо яг энэ лүгөө болоо чи тэр арай орохгүй шүү дээ. Чи орчих гээд шүү дээ. Тэр хоёрдугаар ном дээр орно шүү дээ. Дараагийн ярьсан. Яг ингэ бодоод явж байгаагаар тэгэл яг хүн дээр очиж байгаа байхгүй юу? Тэгэл хүн луг ороод эхэлж байгаа байхгүй юу? Яг бол хүн чинь үннийг бодит байдлыг энэ бүх юмыг хүн л бүтээж байгаа шүү дээ. Тийм. Хүнээс л гаралтай шүү дээ. Хүнийг асуухах хэрэгтэй болж байна те. За энэ дээр дараач гэж юу вэ гэж хэлсэн бол одоо дараагийнхтар хүн гэж юу вэ гэдгээр л очих гээд шүү дээ. Тий. За энэ дээр Кант хэлснээр Германы философч Кант хэлснээр ухаандаа бодсон бодол ба мэдэрсэн мэдрэл хоёр нийлж тэндээс эцсийн дүгнэлт гарах ёстой. Гэт Кант хэлсэн биш. Тэнгүүд энэ мэдэрсэн тэр би нөгөө матриксыг үзчихсэн. Тэр нөгөө хоёр ярьж байгаа штэ. Нэг өрөөнд дотор цав өрөөнд гэхдээ нэг улаан нэг арьсан буудлын жил байна. Чи одоо энэ харж байгаа яг реал гэж энэ мэдэрж байгаа харж байгаа. Гэхдээ энэ реал биш үү гэд. Тэнгүүд би тэр одоо би энэ ширээг мэдэрлээ гэд энэ чинь реал биш байвал яах вэ? Тэ. Реал биш байж болно шүү дээ. Яг бол тийм учраас хэлж байгаа байхгүй юу? Бидний реал мөн байна, биш байна гэдэг чинь бол бид нар нөгөө мэдрэлийн эрхтнүүдээр л бид нар хүлээж авч байгаа гэдэг байгаа шүү дээ. Мэдрэлийн эрхтнүүдээр хүлээж авч байгааг тарих бодит байдал мөн биш гэдгийг одоо хариулж байгаа байхгүй юу? Тийм. Тэгэхээр бидний тарихчин өөрөө тэр гаднаас орж ирсэн мэдэрснийг боловсруулж агаад хариу гаргана шүү дээ. Тэр боловсруулахад алдаа гарч болох байхгүй юу? Тийм. Эсвэл цаанаасаа бидний тэр тарих руу ингэж л боловсруул гэсэн програм хийцэн байвал чи яах юм бэ гэж байгаа байхгүй юу? Die матрикс чинь бол ерөнхийдөө хүний тархинд програм хийцэн байна л гэдэг байгаа шүү дээ. Чи тэр програмын дотор л яваад байгаа шүү. Тэр програмаа матрикс гэдэг байгаа шүү дээ. Одоо чи наад програмаасаа гараа. Тэгвэл чи бодит байдлыг яг үннээр зүгээр харж эхэлнэ. Нэгэн чиний тархинд програм хийцэн уусаж тэргээр л хараад яваад байгаа байхгүй юу? Тийм одоо жишээлбэл хүнд бодвол тийм үү? Тохиолдол гэж байдгүй маа цаанаасаа учиртай гэх юм бол чи бүх юм л тийм үү? Учир өгөөл яваад байгаа байхгүй юу? Яг л чинь тархин чинь тэгээд програмчлагдсан тэгээд чинь тархийг тэгээ угаачихсан тэгээд чамд тийм үү? Хэн нэгэн ингэж л хүлээж ав. Ингэж л ойлгох гэсэн байна шүү дээ. Амьдрал үнэн гэж байхгүй гэж ойлгуулчихсан. Тэгээд чи үнэн байхгүй гэж явчих шүү дээ. Тэгээ үнэнтэй тулгараа чи баларна шүү дээ. Тийм. Байхгүй гэж жишээ тархинд сулгацсан юм чинь. Гэрийнхэн чинь. Тэгэхээр тэрийг л хэлээд байгаа байхгүй юу? Тэгээд энэ ном дээр үнний талаар бичигдсэн. Би тэр нөгөө хоёр дахь лөө энэний өмнөх эдишнийг нь энэний өмнөх эдишнийг нь энэний өмнөх эдишнийг нь уншиж байхад үнэн ерөөсөө энэ дээр байгааг үнний талаар тэгээд энэ дээр нэлээд их нэмэгдсэн байлээ. Тэгээд үнний талаар бас асуултууд гарч ирсэн. Ерөнхийдөө хүний ингээд бичсэн ном ч юм байна шүү дээ. Тийм байдаг байхгүй юу? Философч хүн зохиолч хүний онцлог болов. Энд чинь роман биш байхгүй юу? Романдар бол үхэл тусаж байгаа шүү дээ. Тийм. Тэгэхээр дараагийн удаа тэр номоо шинжлэхдээ үхээгүй болохгүй шүү дээ. Роман чинь тийм хүмүүс бас зөндөө байдаг. Роман нь жоохон өөрчлөө. Тийм үү? Өөрчлөлт шинжлэх энэ үхэлж болохгүй та хайр хүнийг хүчлээ. Философийн мэдлэгийн боловсролын юм номнууд ч юм бол зохиолч нь бичсэн үнэн амьд байх юм бол дандаа сайжруулж явах хэрэгтэй байхгүй юу? Тийм. Би одоо үхчлээ тэгэл энэ ном хэвээрэл бэлдэх баг. Би амьд байгаа цагт байн засаж янзалж явах хэрэгтэй баг. Яг бол ном нэг ном гаргачаал тэгээд торхиж процесс. Би гэдэг чинь бас хөгжлийн процесс. Тийм. Би чинь номоо дагаад хөгжиж байгаа байхгүй юу бас. Хариуцлага нэмэгдэж байгаа байхгүй. За одоо энэ хүртэл ном бол энэ хугацаанд бичсэн. Одоо шин мэдлэг, шин ойлголтууд гараад ирлээ. Надад бас шин дэвшил явагдчихлаа. Тэгэхээр одоо номоо яах вэ? Сайжруулнаа. Тэгэхээр миний номнууд одоо эдишн болгон одоо энэ хорон чинь 4-5 удаа хэлсэн байхгүй юу? Хамгийн эхнийхийг өнөөдрийнхөө ингэж тавьж агаад харьцуулаад унших юм бол надад ямар хөгжил явагдаж вэ гэдэг харагдах байхгүй юу? Хамгийн эхнийх нь байхгүй юу? Энэ ном бичсэн одоо ингэж болоо гэсэн юм байхгүй. Тэгвэл үнэн инээдэмтэй байхгүй юу? Би ч мөргөл бас хөгжиж байгаа шүү дээ.
Тэгэхээр миний номнууд цаг үеэ дагаад бас сайжирч явах хэрэгтэй байхгүй. Тийм. Одоо нэг Кантын ном ч юм бол бас тийм байгаа шүү дээ. Кант ч бас дахиад сайжруулж байгаа шүү дээ. Эдиш нь гарах бүртээ сайжруулах. Тэгээд Überarbeitet гэж дандаа бичиж байгаа шүү дээ герман ч. Überarbeitet. Дахин нэг харж, дахин нэг засаж янзлсан. Тийм. Одоо ингээд эцсийн байдлаар ингээд ном гайхамшигтай ном одоо ямар засвар юу байхгүй гэсэн төгс ном гэсэн юм хаач байхгүй шүү дээ. Манай хүмүүс тэгж ойлгоод байдаг байхгүй. Одоо жишээлбэл янз бүрийн номны орчуулгууд бас тийм байна. Номны орчуулгуудыг байн засаж дахиж орчуулж явах хэрэгтэй. Өөр хүмүүс орчуулчих болно. Одоо Кантын номыг одоо манад нэг өвгөн байлээ буруу орчуулсан. Критик дээр Reinen Vernunft гэж байгаа шүү дээ. Цэвэр ухамсарын критик гэж байгаа шүү дээ. Критик гэдэг чинь грек үг орчуулж болохгүй байхгүй. Ер шалгах гэсэн. Манай чинь бол цэвэр уян ухааны шинжхүү гэдгээд орчуулсан байгаа шүү дээ. Тийм балай. Тийм баланс гэж ярьчихсан. Тийм. Оюун ухаан биш байхгүй юу? Ухамсар баг. Дараагийн юм дээр лекц ном ярих ном дээр би ухамсар хоёрын жоо ялгааг хэлж өгнө. Тийм. Тэрийг өгөн тэгээ орчуулаа гаргацсан. Тэгээ нөгөө тэр өгний чинь хүүхдүүд нь хөрхөх хөрчихсөн. Манай хастаа Германы Кантын философиг орчуулсан гэдэг. Тэгээ нөгөө өгний шөмжилчихээр хүүхдүүд нь уулчих гад байдаг. Хэцүү биш шүү дээ. Зохиолч мохоолч ном бичдэг хүмүүсийн хүүхдүүд гэж нэг гайнууд байна. Тэ аавга төгс аавга мундаг гэдэг ингээд аавынхаа фэн болчихсон. Тэгээд фэн болцсон аавын доош нь хичгээр гомдчих гад байдаг, уйлчих гад байдаг. Үнийг хүлээж авч чадах болохгүй. Тэ? Хүлээмж. За манай аав чинь юу гэж манай аав тийм мундаг эцсийн одоо тийм мундаг юу байх та. Ер нь ч манай аав одоо хэл мэлэндээ сайн байгаагүй. Хөргөж зорих жоох ном бичих дуртай байсан зайлэр бид нар хахтаа аавгаа бас яг өрөвдөд хэдэн төгрөг нийлүүлж өгж байгаа тэр нэг номыг нийлүүлсэн юм аа. Нэх айхгүй шээ манай аав гэж хэлчих хэрэгтэй байхгүй юу? Тийм. Чадахгүй л дээ. Бид нар юу жоохон аавынхаа мэдлэг болсод бас жоохон эргэлздэг юм аа. Тэгтээ яг хөргөө хөгшин юм одоо тийм. Өфөө орнд яг бодож гэж байгаа үстэй. Бид нар нэг их аавдаа нэг үнэгдгүй. Тэгтээ яг хөрхий бидний аав юм болохоор бид нар тийм яг хүндэтгэхээс өөр байхгүй. Ер нь яг үнэндээ бол танд хэлэхэд хэцүү. Орон Монголын тийм зохиолч гэдэг нэг социализмын нөхдүүд эдэг штэ. Яг шүлээс яруу найраг бичижсэн тийм зан залуудаа ном бичижсэн энэ тийм үү. Тэгээд тийм хөөрхий юмуд эдэг байхгүй юу. Тийм. Би Монгол ном ерөөсөө тэр найраглал, тийм найраглал энэ төр. Тэгээд тэрийг хараад үгүй наадах чинь ерөөсөн яасан доогоо төвшөнд бичсэн бэ гэж хэлчих бас болдгоо. Тэр ч одоо за чи стандараа өөрийнхөө өвд эцсийг тэглээ гадаадад явчихад их цантаа болж артам улс орныхоо шилдэг тийм үү цагаалч мундаг хүмүүсээ чи доош нь хэлээ. Ер нь чи хин ингээл одоо эхлэж штэ. Тийм. Уул нь чи тэгж дандаа яд. Ер нь философч нэг онцлог чинь тийм байдаг байхгүй. Өмнөх үеигээ хизээч тийм үү гарцаагүй мундаг шүмжлэхийн аргагүй засал залруулахын аргагүй мундаг хүмүүс гэж хизээч хүлээж авдаг байхгүй. Таны хараад ямар ном бичсэн гэдэг заавал гэж хардаг байхгүй. Тэгээд сайжруулаад явдаг тийм үү. Манаас ч арайч биш байна да гэдэг байхгүй. Философч өөрөөсөө уугийн юм байхгүй. Өмнөх үед хизээч тэгж 100% тэгж тийм үү тэдрийгээ зөв гэж хүлээж авдаг байхгүй. Уучлаарай надад өгөн чи ямар ном бичсэн байна гэж асуудаг байхгүй. Тэгэл сайжрал хийгдэл юм шүү дээ. Тэгвэл улсаар хөгжинэ. Тийм. Хойч үе нь үргэлж сайжирч урдхаасаа илүү болж явж явах хэвээр. Тэгвэл хөгжил ярина. Тэгээс одоо урдхаа шүү дээ. Тэнд задрахгүй гэдэг чинь ямар ч хөгжил явах тох. Кантыг ч гэсэн шүүмжилж байгаа шүү дээ. Кантыг Хегел шүүмжилж байгаа. Хегелийг дараагийн Шопенгауэр шүүмжилдэг ч юм уу. Тийм Шопенгауэргаа дараагийн Ницше шүүмжилдэг ч юм уу. Ницшегийн дараагийн философчдын шүүмжилдэг ч юм уу. Тэгэл явж байгаа шүү дээ. Шүүмжил гэдэг чинь эсэлт гүйцэж байгаа муулж байгаа юм биш байхгүй юу? Таны ажил бол тэр дээр бол жоох асуудалтай байна. Гэхдээ та бол цаг үедээ таны цаг үеийг ойлгож байна. Тэр үед бол нэг иймэрхүү байхаас өөр арга байхгүй. За өнөөдөр бол энийг бол ингэж ойлгож засал залруулахаас өөр аргагүй. Классик ном гэдгээрээ тэрүүгээ явна. Тийм. Тэгэл явна шүү дээ.
Ер нь бол хөрхий Кант бол бас жоохон асуудалтай байжээ. Тэгээд болоо. Тэгэхгүй одоо тэгэл шүтэл ингээд эхлэх юм тэгвэл тэгэл сэрчээ шашин болчих واخгүй. Битгий шүмжил. Дугаа сонс. Номд мөрөг зэрэгчих юм бол шашин болчих واخгүй. Боловсролын байгууллага хүртэл номд мөрөг зэрэгчих хийж болохгүй шүү дээ. Шалгахал хэрэгтэй дээ. Би бол хэний ч номд хоорон тий. Тэгээ яг энэ тий, орсоор книга, германаар бүх, англиар бүх гэдэг ойлголтыг гэдэг гандангийн ном гэдэг үгээр орчуулаад хийсэн баг. Тэгээ нэг номд мөргмүү гэдэг чинь тэр гандангийн номыг хэлж байгаа болохоос ш. Энэ философийн, мэргэжлийн, шинжлэх ухааны номыг хэлдэг байхгүй. Шинжлэх ухааны сайжирсан шүү дээ. Одоо физик энэ хооронд маш их сайжирсан шүү дээ. Хамгийн жижиг атом гэжсэн бол өнөөдөр хамгийн жижиг ч юм уу шал өөр яриа явуулчихлаа шүү дээ. Гандангийн ном гэсэн ойлголт. Тэгэхээр нөө судар гандангийн юунд судар гэж болно ярьдаг тийм. Тийм. Судар ч юм бол сутра гэдэг юуны үг явж байгаа шүү дээ. Энтхэг санскрит. Ер нь бол манай боловсролын, мэдлэгийн, шинжлэх ухааны, философийн энэ чухал өгнүүд чинь дандаа нэг бол перс, турк, нэг бол төвд санскрит, үгүй бол хятад, манж явж байгаа шүү дээ. Эндээд ертөнц дээр нэг гарсаас л тусах ертөнц ба материйн ертөнц гэж гарч ирсэн. Тий. За тэр бидэрт бол яг материйн ертөнц одоо нар тийм үү? Тий. Нарыг бол анх бол нарыг одоо юу гэдэг байсан вэ? Одоо гэрэлтүүлдэг юм байна. Тийм ээ? Дулаан өгж газар дэлхийг ээдэг юм байна, дулаас уулдаг юм байна гэсэн тийм. Тэрвэр нь гаднад бидэд хэрхэн тусаж бидэнд хэрхэн бууж байгаагаар л тайлбарж явсан байхгүй юу? Тэгвэл одоо яг нар гэдэг юу юм бэ гэвэл нар чинь бол нэг од байгаа шүү дээ. Дэлхийн ертөнцийн олон одын нэг од байхгүй юу? Тэгээд тэрэн дээр хим физикийн урвал явагдаж байгаа. Тэгээд тэндээсээ гал гараад тэр галчин гэрэлтүүлдэг шүү дээ. Гэрэл нь одоо бид нар ингэж байж байгаа. Тэгээ энэ чинь нэг 4.5 сая жилийн дараа баха энэ нар чинь устдаж шүү дээ. Хим физикийн урвалууд нь зогсон шүү дээ. Тийм. Гэтэ бид нар чинь ямар 200 наслах биш, 100 наслах биш 4 сая жилийн дараах юм үзэхгүй шүү дээ. Тийм бид нар ч зүгээр хоромхон зургийн тоосох нод шүү дээ. Тоосон царууд шүү дээ. Тэг 4 сая жилийн нарны насны хажууд 6 сая жилийн настай гэдгийг тийм нарыг жижиг дунд зэргийн од. Нэг том од биш. Том одууд ч нь бол супернова болдог байхгүй юу? Устгаараа. Химийн процессын зогсохоор. Энэ дунд зэргийн хэмжээний од. Тэр нь одоо матери гэрээ хоёр ертөнц. Амьдрал бас тийм. Одоо хүн зовлонтой юм шиг, жаргалтай юм шиг бууж байгаа шүү дээ. Тэгээ яг яваад ойртохоор ингээл хөрхий дандаа бие муутай хүмүүс байж байгаа шүү дээ. Дандаа имлэг ярьсан. Дандаа энийг сайн юм, энийг биенд сайн гэсэн хүмүүс байж байгаа шүү дээ. Зүгээр ч идэж ууж чадахгүй. За. Ямар ч тач өнөөдрийн ертөнц бодол мэдлэг ингээд бэлдсэн асуултууд бол дууссан. Тэгээд би харин яг нэг таны яг тэр нэг хүнлүүл явж байгаа яг тэр хоёрдугаар одоо ухаан ахмсаар эрдэм тэгэл тэднэрлөө явж орчих гоо. Тэгээд ямар ч тач ингээд бэлдсэн асуулт. Хараа одоо хүнлээ орноо. За окей тэгээд өнөөдрийн ярилцлагаас нь баярлалаа. За дараач ярилцлага. Тэгээ дараа уучлаарай. За